байцгаана үзэгчтэй. Тэгэхээр сэтгэл зүйн тухай ойлголт мэдээллийг та бүхэнд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар өгөхийг зорж буй Маяндрум подкастын маань энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бид энэ удаагийн дугаараар хүүхдийн хүчирхийлэл, хувь хүний ухамсарын талаарх асуудлыг хүндэн. За ингэхдээ бодит байдал ямар байна? Газар дээр, нэгж дээр ямар байна вэ гэдгийг бид түр хамгаалах байр болгон хорооны хамтарсан багтаа одоо газар дээр нь очиж сурчлага бэлтгэсэн энэ кейс дээрээ тулгуурлаж мэдээлэл хүргэх болно. За та бүхэнд энэ удаагийнхаа зочныг танилцуулъя. За манай энэ удаагийн зочноор Master Brain Mongolia-гийн сэтгэл засалч, эмч, донтох эмгэг судлаач Гантулга Хулц ирээд байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. Урилга хүлээн авч ирсэн маш их баярлалаа. За. Тэгэхээр энэ удаагийн дугаараар бид одоо хүүхдийн хүчирхийлэл, хувь хүний ухамсарын талаарх асуудлыг ингээ хүндөхөр болсон байгаа. Тэгэхээр хүүхдийн хүчирхийлэл яг ямар байна вэ гэдэг талаар хэдүүлээ бодит кейс дээр одоо манай редакцийн бэлтгэсэн сурвалжлагууд дээр тулгуурлаж хоёлаа ярилцъя. Аха. Зөв. Та бол бас сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд олон жил ажилласан тийм ээ. Тэгэхэд бас хүчирхийлэл төрсэн хүүхдүүд, архины амралтай аав ээжүүдэд үйлчлдэг байсан уу? Тийм. Би бол ер нь бол насан туршийн сэтгэл засал. Тэгээд дондох эмгэг чиглэл рүү бол ер нь нарийсч ингээд сураад ажлын туршлага хөндлүүлээд явж байгаа. Ер нь бол архины асуудалтай хүмүүстэй хамгийн их одоо ажилласан байгаа. Яг хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой энэ асуудлууд бол яг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд төсвөрийн клиник гэдэг байдаг. Тэнд үндсэндээ бол асуудлуудаа шийддэг. Яг ингээд нэг юм зөвхөн одоо сегментлээд яг хүүхэд хүчирхийлэл үлдэж байгаа архины хамааралтай гэж биш, ер нь нийтлэл ер нь бол архины асуудалтай хүмүүс ингээд авдаг. Дондох эмгэгийн одоо нэг тийм ээ хэцүү араасаа дагуулж байгаа үр дагавар бол энэ хүүхдэд очиж байгаа тэр тийм ээ хүчирхийлэл, үл хайхрагдах тэр хүүхдүүд одоо хоол унд, орон байр тийм ээ тавтаа тухтай орчин нөхцөл амьдрах боломж хязгаарлагдмал болж зарим хүүхдүүд бол тийм ээ одоо гэмтэж бэртэх янз бүрийн асуудлууд цаашлаад хоолдож жилийн дутагдaltaч гэдэг юм уу. Тэр хүүхдийг өөрийгөө яая гэдэг байдалд ингээд хүрчиж байгаа асуудалгүй газарт маш их асуудлыг дагуулдаг зүйл бол яхаарахгүй арх согтууруулах хугацааны хэрэглээ гэж бол харж байна л да. Яг сая энэ даваа гарагт бол зурлаач дээр яг энэ бодит байдал ямар байна гэдгийг бол сурвалжлагаар явсан. Тэгэхээр яг бодит байдал дээр ямар байна вэ гэдэг сурвалжлагыг үзээд хоёлаа яриагаа үргэлжлүүлье. За та итгэхэр байна. Гайгүй юу? Таажгүй байна уу? Хүй. Бомбоцоос тээ. Анх харж байгаагүй л. 4 сартаа анх ирсэн манад. Амар тижээлийн дороотолтой энэ нөө уурга идээгүй. Тэр эн чинь тэгжэл уурга мурга идэг, уургандаа цадаагүй. Тэгээд юугаар холж исэн бомбодтой яана. Тэгээд манад ирэл жугналжинд норсолч. Мөлөгч чадахгүй энэ хөрхөмтэй. Одоо дээрээ нэг 4 шүтэ доороо 2 шүттэй. Одоо А3 сар. Сууж гин үү? Суухгүй. Юунаас болоод одоо хөвчлэн хацрагдж гин? Унснаас гэсэн юм. Унснаас гэж хэлээ. Тэр соёлын эмчнэр унснаас энэ хүүхдийг унгаагаад энэ тархаар нь 2 унгацсан байна. Нэг юм танхаа хүүх нь одоо яах вэ? Арга хэмжээ авч. Тэгээ хүүхд аваад унгаагаад ийм болгоо хийж. Энэ хүүхдийн хувьд бол одоо яг эмээ өвөө хоёр нь хасраад их айтаахан болоод байгаа. Ер нь бол чин нэмэгдээд хүүхэд маань толгоогоо даадаг болоод ингээд их айтаахан байгаа. Тэгэхээр ээж нь одоо нөгөө ээжд нь ингээ харуулахаар хүүхдээ одоо ингээд эмнэлэгт хаяа явчихдаг асуудал юм байна. Хаанч харж байгаа бай. Тийм, шууд ээжтэй хамт бүлжингүүд хаяа явчихна тийм. Яна хаагар ичээ. Би бол хүүхдээ аваад хаанч хийж байна. Яадаа сая хэд хоног 5 шарын ямар соёл вэ? Яаж хаяа явчих юм. За эрүүл болохоор чи яриа да тийм ээ. Ер нь бол ягаад хүүхдээ хайж яваад идэг вэ? Хаяа яваад идэг шалтгаан нь юу вэ гэх. Ерөөсөө хайж явсан хүүхдээ хайж явсан юм байхгүй. Өнөөдөр сая бидний ирэхэд бол ээж чинь 7 хоног хүүхдээ хаяа явсан. Бол сар 30 хугацаанд ирээгүй л гэж байна. Өөр яг өнөөдөр хэдэн хоног дээр ирж байгаа. 5-6 хоног дээр ирж байгаа шүү. Одоо асран хамгаалах эрхийг тань руу шилжүүлэх үү? Тэгээ юу яригдэж байна? Одоо ингээд ийм хоёр хүн чи хүүхд чи одоо энийг өгөөд явуултахаа тэгээ бас сэтгэл зүрэг өвдөд байгаа юм шүү дээ. Ядч одоо болдог байгаа одоо яг хөл мөлд орчвол одоо өөр дөр авчдсан юм л үждэд. Өөрийнхөө нэрээр шилжүүлээд авчих юм. Энэ амьд чи харахаар өвдөд байгаа шүү дээ. Тийм
ээж ярддаг яах вэ? 2024-с 2025 оны 1 жилийн хугацаанд 2 настай нэг хүүхэд дээр 108 дуудлагад 48 удаа очсон юм жишээ байгаа юм. Тухайн одоо ээж нь бас архитан цогтурж явах үедээ хүүхдээ байн дагуулж яваад энэ тэнд орхидог бас гар хүрдэг гэсэн юм дуудлагууд байсан. Хүүхэд нь бүр 5 сартаагаас авахгүйгээр 108-аар орж ирсэн. Нийтдээ 108-д орж ирсэн. 2024 оноос 2025 оны хугацаанд 108-д орсон дуудлага нь 48. Иргэн им нь 2 хүүхэдтэй. 2 хүүхэд нь хоёулаа 2 өөр эцэгтэй. Том хүүхэд нь болохоор эмээ дээрээ байдаг. Дуудлага нь чингэлтэй дээр сая бол чингэлтэй дээр ариг уужгаад ингээ хүүхэд түр хамгаалах руу ороод дуудлага нь орж ирсэн. Тэнцэнээс нь 301-жээр торгуулсан. Тэрний өмнөх нь болохоор даргааны буудалд хүүхдтэй юм уу? Тий. Тэгээд даргааны буудлын юу н ресурс нь дуудлага өгсөн. Тэдэн амрын тэдэн татад манайдаар бүртгүүлснээр ийм хаягтай хүн ингээд хүүхдээ өрөөндөө зодоод байна гэдэг дуудлага ирж байсан. Тэрний өмнө би хүүхдээ 108-д өгмөр байна гэдэг дуудлага бас ирж байсан. Аав ээж хэрнээ өөрийн гэсэн юу байхгүй, тогтцоо орон гэр байхгүй. Тэгэнгүүтлээ юун дээр түрээсийн байруудаар амьдарч явдаг. Тэгээд тэр түрээсийнхаа байран дээр бас удаан тогтдоггүй. Тэгээд хүүхэд имээд ээж нь гэдэг нэг хүн байгаа. Тэр хүн аваад хүүхэд харах боломжтой. Гэвч би хүүхдээ санаад байна нэ тэрийг гэдэг шалтгаанаар хүүхдээ авч яваал тэгээ шууд 108 руу оролцдог. Энэ хүмүүсийн араас явах тийм ээ. Одоо боломж болцоо одоо хүн цөөтэй эцэг их өндөр настай ах トゥ амрах садантай нэг ойр дотн биш ийм байгаа хүмүүсийн тухай тэгвэл за тэгээд архитектараас сэтгүүлээ хэрэгэлдэг архины хамгаалалтаа тохиолдол хүүхэд дасарч хамгаалж тэр хүүхдийн одоо эрүүл аюулгүй орчинд амьдруулах боломж олцоо хүлээхэд их хэцүүлтэй. Яагаад гэвэл тэр архины хүчлэгдсэн дур гэдэг зүйл чинь өөрөө хэдийгээр одоо яах нь засрыг барья гэж байгаа боловч тэрнээс гарах боломж олцоо аюу төвхтэй ийм учраас мэргэжлийн үнийн тусламж хэрэгтэй болдог. Тэгээ яг хуу одоо хамтарсан багийнхан бол ингээд яг газар дээр нь тулаад тэр хүүхдийн л аль болох тийм ээ эрсдэлд оруулахгүй тулд ингээд ажиллаж байгаа дур зураг харагдаж байна л та. Тэгээд нэг жилийн хугацаанд тэр 48 удаа дуудлага өгсөн гэдэг дээр би юун дээр их санаа зовж ийн гэвэл энэ олон дуудлагын явцад ямар нэгэн асуудал гарах вэ гэдэг айгу төрж ийн л та ер нь л. За гэтэл эцэг их нь байгаа тохиолдолд эн чинь бас асуудал өөрөөр яригдах гэдэг нь л та тийм ээ. Тэгэхэд архины хамгаалалтаа гэдэг дээр бол энэ дээр хамгийн дөрөвний одоо шийдвэрлэх асуудал бол энэ хүмүүсийг яаж архины асуудлыг шийдвэрлэх вэ гэдэг асуудал. Гэтэл яг архийг олон жил хэрэглээд ер нь архины хамгааллыг чинь бол ингээд 1-р 2 3-р гэдэг ингээд ярих юм бол архин дэх гүнзгий орсон байгаа тохиолдлыг явандаа бол тухайн хүний одоо юмыг ойлгож ухаарах тийм ээ шийдвэр гаргах тэр чадварууд нэг сулраад эхэлдэг. Ер нь ганц өөрөө өөрийгөө л одоо бид нар гудамд ч гэсэн хардаг шүү дээ арх уугаа явж байгаа хүний хувц сумрын шороо болцсон царай зүс гэл ингэж хүнийг битэл өөрийгөө ямар байдалтай авч явах тэрэндээ хурж чадахгүй хүн цаана байгаа тэр бага насны хүүхдүүдийг одоо арчилж халамжлаад явна гэдгийг ингээд төсөөлөхөд айгүй тийм бас хэцүүл тусч байна л да ер нь бол. За яг мэрэгжлийн үний хувьд гэх юм бол дондох эмгэг дээр бол боломж олцсон бол байдаг. Хугацаа шаардагдана. За тэгээд архинаас дарснаас гарах одоо чин үсэлтэй зорилгоо маш сайн тавиад ингээд ажиллахад бол боломж олцсон бол байдаг. Давхар ингээд архины асуудалтай хүмүүс төр гарч ирдэг дараагийн асуудлууд гэх юм бол сэтгэл готрлын асуудал байна тийм ээ. За тэгээд яг нь айдас ичгүүр за тэгээд нөгөө өөртөө эдэн төгрөг олдоод тэр ерөөсөө архи руу ингээд явдаг. Яг архитаар суугаад яваад тохиолдол архич чинь айгүй хилчлэг их өндөртэй учраас тийм өсөж байгаа мэдрэмжийг бол ингээд төрүүлэхгүй ингээд явуулаад байдаг. Гэтэл яг манай одоо ажиллаж байсан сэтгцэн эрүүл мэндийн төв дээр очиж байгаа хүмүүст архины эмчилгээний хамгийн дөрөнд хийгддэг эмчилгээнүүд бол хордлого тайлаад араас нь витамин тусал шингэн их одоо хийх шаардлагатай болдог. За тэгээд дэмдгийнхаа хоолыг өгнө. Энэ цаагаараа юу гэж байгаа юм бэлээрээ яг өөр хэрэгтэй тэр амин чухал эрдэс витамин тийм ээ одоо хэрэгтэй зүйлсийг хоол хүнсээрээ авч чадаагүй байдаг. Нөгөө талаас гэх юм бол архи гэдэг зүйл маань бол одоо бидний биед ороод юу гэдэг одоо шингэн мэнгэн нөхдөг зүйл ерөөсөө биш шүү дээ тэр чинь. Ерөөсөө бидний биед ороход одоо тийм эрүүл мэндэд шууд эрсдэл үзүүлдэг бидний зайлшгүй хэрэглэх хоол хүнсний бүтээгдэхүүнд огт ордоггүй ийм зүйл байгаа байхгүй юу.
сэтгцэд нь бас нөлөөлж байна тийм ээ. Сэтгцэд нь нөлөөлнө. Тэгэхээр ер нь бүхий л талаараа хүний тэр одоо амьдралын чанарыг тийм ээ одоо хүн чинь ингээд ажил төрлөө хийгээд явах толгой тархи ажиллаад бие махбодынхоо тийм ээ дайшлаад уршаа явах тэр уран зоригтой байх зориг чиглэлтэй байх гэдэг тэр болгоомж нь бол ингээд одоо хазаагаад хэвэн байлаас ингээд гажаад ингээд явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь ингээд нэг хүн одоо төрлөө тийм ээ өслөө эднаас за тэгэл ингээл гэр бүлтэй болно, найн ижилтэй болно гэдэг нэг хүний нэг амьдралын нэг зураглал одоо биш үү тийм үү. Тэгээд ер нь л ингээд бид нар ингээд өөрсдөө ч гэсэн бодоод үзэх юм бол бид нар бага наснда эцгийнхээ хайрааламжинд цэцэрлэгт яваал, сургууль сураал 10 жилээ төгсөөд гэрээсээ хол очиж их сургууль суралцаж мэрэгжил эзэмшил тэгэл ажил дээр гараад за тэгэл гэр бүлтэй өр хүүхдээ болно гэл ингээл явдаг. Ерөнхий энэ зам жимчин эхэндээ бол тэр нэгсээ мэддэхгүй. Магадгүй оюутан залуу малуу байх үедээ бол залуу хүмүүс бол тэр үед бол нэг тийм одоо ирээдүйд яг тийм эрсдлэр очин гэдгийг ухаардаг хүн зөөхөн юм шиг байгаа юм ер нь бол. Тэгэл тэр байдал чинь нэг тийм ээ найз доктор ингээл уулзаал явлаа гэхэд чинь тэр чинь хацгуу тийм тоотой явж байгаа байхгүй юу? Нийт масс дунд гэх юм бол яг хаа магадгүй нэг шинэ жилийн үеэр одоо юу гэдгийг тэр төгсөл мөксөлтийнхэнтэйгээ уулзах гэхээс биш. Тэгэнгүүт тэрэнд дундаас чинь зарим нэг хүмүүс энэ хэрэглээ өндөртэй болцсон байгаад одоо тэгээд бид нар ч гэсэн ингээд тийм ээ хөдөө гадаа яваад нутаг орондоо очиод ингээд харж хагаад үдингээ нэг антер харж хагаад чихэнд ингээд ирдэг сонсогддог шүү дээ тий. За тэр нэлээ уугаад байгаа сурагтай байгаа ингэсэн тэгсэн гэж зөндөл асуулаад ингээд сонсогддог. Энэ арх сектруулах хундаанд дондох эмгэг гэдэг чинь хүний ааш авирыг их хөвддөг, хүнийг их уур уцаартай болгодог, омогтой, тэгэл их бухимдангуй. Тэгээд архины хэрэглээ ихэнх үедээ бол хүнийг ийм сэргээх маягийн юм юу нэлүү сэтгэл хөөрөн баясах маягийн согтолт дамгаалдаг бол архины хамааралтай болоод эхлэх үедээ арх уусан ч гэсэн тийм сайхан сэтгэл төрдөг юмнууд бол угаасаа байхгүй болоод эхэлдэг. Тэгэхээр дэлхийн нийтэд бол арх сектруулах хундааны хэрэглээг тэг буюу огт хэрэглээгүй байж л энэ бол энэс хор хөнөөлөөс ангид байх юм байна гэдгийг аль одоо 3-4 жилийн өмнөөс бол нэг ингээд зарлаад тийм ээ тэгээ явцсан. Өмнө нь бол яг нөгөө стандарт уулт молдын тухай гэдээ бас яригддаг байсан л та. Одоо тийм ойлголт бол байхгүй болсон тийм. Ягаад гэвэл согтуулах хундаанаас уухгүй байгаад бидний биед үүсэх эрсдэл гэдэг юм байхгүй. Ерөөсө дутагдаад бид нар заавал гаднаас авч явах хэрэгтэй зүйл биш. Гэтэл энийг хэтрүүлийн хэрэглээд замбраагүй хэрэглээд яваад эхлээрээ хүний биед эмгэг хэрэгцээ үүсэж байгаа гэсэн. Тухайн зүйлийг хэрэглэхгүй бол бидний бие махбод юм уу те тухайн уудаг хүнийх нь бие махбод таагүй мэдрэмж төрөөд сэтгэл санаагаар унаад уур нь хүрээд тийм ээ нойр нөрхгүй болоод зүрхэн дисээд хөлсөн гараад чимдаад гар хөлн салгалаад гэдэг тэрийг нэгж байгаа бие мэдрэмж нь бол сэтгэл зүй дээр ч тэр нөлөөгөө үзүүлдэг бие махбод дээр ч үзүүлдэг тэр таагүй мэдрэмжийг яг өөрөө даван тулахад хэцүү байгаа учраас 100 г ч 50 г болоод ингээд уучхад тэр зөөрүүд нь төр хугацаанд ингээд намжуунд байдал оруулчихж байгаа. Тэгж өөрийнхөө хэрэгчээл оруулдаг буюу сайхан зүйлээр татах биш тэр хэцүү байгаа зовлон юмыг одоо дарахын тулд архиар төр аргацааж байгаа ийм л цикл рүү орчиж байгаа. Тэгээ хүн бол ер нь энэ архины хэрэглээгээр одоо бидний үзэж байгаа сая энэ видеон дээр бол нэлээд тийм одоо хэцүү кейсүүд бол харагдаж байна л да. Тий одоо ингээд яг энэ архины хамаарлаас үүдээд хохирогчд нь хүүхдүүд болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр нийгмийн одоо бидний өмнө тулгамдж байгаа том асуудал очиод байгаа гэж харах хэрэгтэй л дээ. Бид нар энэн дээр ер нь одоо төр засгийн төвшөнд ямар хуу арга хэмжээ авах хэрэгтэй эцэг байх одоо тийм ээ тэр хууль мөлдөө ингээд тодорхой хэмжээний хариуцлага хүлээлгэх энэ хүүхдүүдийн одоо эрсдлээс нь өрцөн сэргийн төлөнд ямар арга хэмжээ авах уу тэгээд бүр архитанд ороод бүр ингээд хүүхд чухтаа харах хэмжээнд тэрийг асрах тойлох ямар ч тийм боломжгүй болсон байгаа нөхцөл байдлууд хүртэл хавсарсан эмгэгтэй энэ төр тохиолдлууд бол эргэх тийм зүйл байдаг л да тийм үү. Гэтэл хүн яах нь бүр одоо цагаандаа гарна гэдэг шиг архины асуудал ягаад гэх юм бол гудамжинд гардаг. Тэгээд тэндээсээ хамт архи тарсаа нийлээд уудаг нэг тийм ээ нөхөдтэй болдог. За тэгээл энэ чинь амьдрал цаашгаа үргэлжлэдэг. За тэр хүний үндсэн асуудал нэмжлэгдэхгүй байгаа тохиолдолд хэцүү юм л гэж харагддаг. Гэхдээ мэргэжлийн хүмүүс бол одоо жишээ нь бид нэр дондох хэмжээний чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс бол энэ дээр бид нар ихтгэл найдвар тасарч болохгүй. Аль болох ямар ч нөхцөл байдлаас хүн босч ирж болдог. Гэхдээ маш их хүч, чармаалт одоо сэтгэл зүтгэл хөрөн мөнгө цаг хугацаа зарцуулагддаг.
Тэгээд цаашлаад явангууд чинь зөвхөн сэтгцийн асуудал, донтолтын асуудлаас гадна бие махбодын асуудлууд бол гараад ирсэн байдаг. Эмнэлэг дамдагт очиод үзүүлэх энэ төр. Тэгэд энэ асуудал зөвхөн архин дээр үүсдэг биш. Мансууруулах процесс эргэлдэг хүмүүс төр энэ бол бас яг л адилхан юм асуудал үүсдэг. Тэр хүмүүс өөрсдөө бүр хайдаг тийм үү. За тэгэл зүү тариураар одоо орондоо юугаа одоо хуваалцаад тийм ээ. Дундаа ингэж эргэлдэг гэх юм бол одоо элэгний B вирус, C вирус тэгэл бэлгийн замаар дамжих халдварууд тийм ээ. Дох одоо юу хийдгийг тийм зүйл нэмэгднэ гэж эрсдлүүд нь гараад ирж байгаа. Тэгэхээр ер нь дондох эмгэгээс бид нэр ангид байхын тулд яах вэ гэдэг концепцийг бид нэр аягүй сайн ойлгоод бид нэр эрүүл сарвал иргэнийг эрүүл сарвал одоо хүүхдийг өсгөх тал дээр яах вэ гэдэг асуудал аягүй том асуулын нэмдэг болоод гараад ирж байгаа. Одоо сая хүүхдүүд бол ингээд маш хэцүү нөхцөлөд орчихлоо. Одоо аав ээж нь архины хамаарлаас үүдээд тэгэхээр хүүхдүүд яг юу мэдэрдэг юм бэ тий? Сэтгэл зүйд нь ямар гэмтлүүд учрах уу одоо яг энэ хүүхдүүдэд? Ер нь одоо 6 наснаас өмнөх хүүхдийн амьдрал тохиолдсон таагүй үйл явдлууд бол тухайн хүний амьдралд их гүн гүнзгий суудаг юм байна л да. Сэтгэл зүйн гэмтэл гэдэг бол тэр хүнд яг нь өвчтэй үүснэ гэсэн. Тэгээ хүүхдүүд гэдэг нь бол эцэг эхийнхээ одоо хайр халамж нөмөр нөөлгөнд тэднийхээ ая зэн харж амьдрдаг л одоо амьдрын штэ мэдээж сонголт бол байхгүй тийм үү. Тэгэхээр энэ одоо шүн орой ээж нь аав нь хаяа явчдаг, гадуур хүүхэд нь дагуулаа дуудаг, тэгэл зодон цохон хэрүүл одоо юу ах вэ? Дандаа л болохгүй юм нийл тэр харж сонсож байгаа гэж бодохоор энэ хүүхдүүд цаашлаад явах вэ гэдэг асуудлууд хүртэл яригдана. Тэгээд хожим хойно архинд орсон тохиолдлууд дээр зөвхөн одоо архи тарсны асуудал гэхээс илүүтэй бага багтны эцэг их нь эрүүл урлыг тааж тохирдгоо архитаар сэргэлдэг, хоорондоо мууддаг, сал заринсан гэдэг энэ үйл явдлууд тухайн хүний амьдралд насан туршид нь одоо том одоо хард тол болоод үлдэх магадлалыг өндөртэй байж идэг. Гэхдээ одоо би одоо яг захин мөрөөдөө тоглоом дээр ингээд ажиллаж байхад кейсүүд дотор яг тийм тохиолдлууд бол бас их байгаа байхгүй юу. Гэхдээ ерөөсөө ямар ч асуудал гэр бүл төрөөд яваад одоо тоглоомын асуудалтай болж байгаа хүмүүс бол байна. Гэхдээ тэрэн дотор анзаараад ах юм бол бага насндаа эцэг ихэн сал заринжсэн, хол байсан, орхиод гадагшаа дотгошоо явцсан тийм үү. Одоо өнчин өрөөсөн өссөн гэдэг тохиолдлууд бол бас айгуу тийм анзаарагдах бас өндөр байгаад идэг л та тийм. Тэгэхээр тэр хүүхдийн далдах хумсарт буюу оюун санаанд нь тэр бага наснд нь байхад нь одоо үдсэн харсан сонссон тэр хүчирхийлэлтэй тэр архитарстай зодон зохионтой хоол ундмуутай тий даарч хөрөөл гэл юм чинь айгу тийм хэцүү нөхцөл байдлыг бол харж байна л та. Тэр энийг ер нь бид нэр зохицуулахын тулд яах вэ гэдэг дээр бодолцохгүй бол дараагийн одоо дондох эмгэгийн эрсдэл рүү дахиад нөгөө гэр бүл болоод явах тэр хүүхдийн сэтгэл санаадаа бүрэн бүтэн өвдөх шүвчлэг авч чадахгүй хохирж байгаа зүйл харагдаж байгаа. Харин ямар ч нөхцөл байдал өссөн байлаа гэсэн тухайн хүүхдүүд рүү чиглэсэн тусламж дэмжлэг юг аваад тухайн хүн өөрөө сайхан болоод дотор нь өссөн байгаа тэр бага насны таагууд орсончуудыг даван туулаад явах тийм сэтгэл зүйн арга техникүүд бол байдаг гэж. Тэгэхээр бид нэр илүү анхаарал халамжлалыг тавигдах шаардлагатай хүмүүсээ гэж одоо магадгүй зүгээр өгч болно тийм үү. Цаашдаа бол тэрэн дээр нь өөрт нь бас ойлгуулж ер нь болохгүй байгаа тохиолдолд бол мэрэгжлийн үн хандаж заавар зөвлөгөө авах тийм зүйлүүд хүртэл яригддаг. Тэгэхээр нөгөө өөрийн мэдлгүй хүн ийм юм руу ордог. Одоо тэгэл архитектуранд орсон байгаа энэ хүмүүсийг ямар орчинд яаж өссөн болоо гэдгийг бид нэр сайн мэдэхгүй л байгаа тань л да. Одоо жишээлх юм бол энэ ой 3 сартаа хүүхдээс шүү дээ. Ээж нь нөгөө хүүхдээ одоо цогцсон явж байгаа арх үжисэн унгааж одоо гэмтэл авчихсан. Энэ ээжийн жишээн дээр харахад аавыгаа дагж өссөн. Аав нь траншинаар явдаг тийм хүн байсан гэж бол мэдээлэл өгсөн. Тэгэхээр бас суур хүмүүжил их чухал юм шиг харагдаж байна гэд нийгмийн ажилтнууд нь тэгж байгаа байхгүй юу те. Энэ хүний суур хүмүүжил нь нөлөөлч үү дээ гэж бид нар одоо санаа зовж байна гэдгийгсэн. Тэгэхээр та яг тэр хүүхэд наснд өөрийн одоо туулсан зүйлс ингээд эргээд том болоод өөрөө ээж аав болоход гарч ирж гин үү. Бас энэ хүүхдүүд бас том болоод одоо л одоо арга хэмжээ авахгүй бол бас эрсдэлтэй юу? Эрсдэлтэй одоо наазах нь одоо ингээд бүр бэлэн жишээ гараад ирсэн юм шүү дээ тий. Одоо эв ирвэс сав сарал төрсөн хүүхд чинь 2 удаа унгаагаад тэгээд одоо тэрхийн саажилттай болцсон байна. Тийм ээ сууж чадахгүй байна, юм ярьж чадахгүй байна гэдэг. Энэ бол одоо арх дарсны цаашлаад
ер нь хүний тэр нэг юмыг хайрлах тийм ээ хүн үр хүүхдийнхаа төлөө хүн битэл амтан яаж явдаг вүлээ гэдэг хүний ёсонд байж боломгүй зүйлс гэж бидний баг ухтан тэр ярьдаг байсан шүү дээ тийм ийм зүйл гэж ер нь байх уу ямар хэцүү юм бэ гэж бид нар одоо өвөө эмээ ах гэж хэлдэг байсан тэр зураг ингээд харагдаж байгаа. Тэгэхээр энэн дээр яах вэ гэхээр маш их ганцхан анхаарал хандуулад эцэг эхт нь хариуцуулаад явна гэхээр энэ цаашдаа энэ хүүхдийн амь насанд ямар эрсдэл учрах вэ гэдэг том асуултын тэмдэг анхаарлын тэмдэг гарч ирж байна л та. Тийм болохоор хамтарсан баг бол үнэлээд үнэхэрийн тэр хүмүүст хариуцуулах гад боломж болцоо хязгаардаг юм байгаа бол хүүхдийн цаашдаа эрсдлийг бодолцоод бид нар тэрийг ер нь бол магадгүй дасамжинд авч идэв юм уу одоо тэр хүнийг харж хандж чадахгүй ойр дотор хин нэг юм хэлжүүлсэн байгаа даа. Имэйд хэлжүүлсэн. Гэхдээ л аюу хэцүү л нөхцөл байдал харагдаж байна л та. Тэгэхээр яг архитаар суугаад байгаа хүнийг одоо хичээгээрээ ингээд хүүхдүүдтэй орхино гэдэг бол миний хувьд бол аюу хүндэл санагдаж байна. Яагаад гэвэл архитарсны асуудлыг чинь шийднэ гэж ямар их одоо зүтгэл хичээл жармаас гардаг байлаа. Гэхдээ ер нь бас нөгөө талаас гэх юм бол хүн альч цэгээс ингээд босч ирсэн тохиолдлууд бол байдаг гэж. Гэхдээ тэр толгой дараалал нь тийм байх боломж бол бас хязгаарлагдмал. Яагаад гэвэл одоо манай институт үлэмжийн үндэсний төвийн одоо өөртөө тусах бүлгийн гишүүд тийм ээ. Тэгээд нөгөө баян зүрхтэр ингээл тэр хороодтой хамтраал яг ийм ер нь гудамжинд гарах хэмжээндээ хүрсэн байгаа хүмүүсийг авчраал ингээл эмчилгээнд хамруулаад ингээл вайтайхан болоод явж идэл дундаас нэгэл алга болчдөг. Яаж толгодох боломж байхгүй таньж мэддэг хүн нь тодорхой биш гэл ингээл тэгэнгүүт нөгөө хэд чинь ирээл ингээд нөгөөд чинь тэнд дуугаад явжлаа энэ дуугаад явжлаа гэл. Тэгээд тэднийг ингээд босгож ирнэ гэдэг их том л одоо сорилтол болж байгаа. Гэхдээ тэндээс засраа сайжраад сайхан болоод явцсан хүмүүс бол бас олон байдгийн бэ лээ. Тийм. Яг өнөөдрийн тухайд гэвэл энэ чинь архитектурны асуудлын тухай, эмчилгээний тухай огт яригдаагүй. Хүүхдийн асуудлаар ярьж байгаа бодит байдлыг харахад бол яг донтолтын мэргэжлийн юмд бол айгүй хүндэл харагдаж байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр зарим тохиолдолд бол магадгүй одоо албадын эмчилгээ гэл энэ мантр бол явуулж яана л да энэ чинь. Албадын эмчилгээнд бол яг одоо янз бүрийн байдлаар давтан тийм ээ гэр бүлийн хүч хэрхийлэл үйлдсэн архины хамааралтай сайн дурын эмчилгээнд хамрагдах хүсэл сонирхолгүй одоо юу гэдэг дээр цагдаагаас тодорхойлоод явуулж байгаа. Нөгөө талаас гэх юм бол яг энэ гэр бүл хүүхд рүү чиглэсэн тусгаасан яг ийм хүмүүсийг бол юу гэхээр өөрсдөө хичээгээрээ та нар гэдэг юм бол энийг авах юу бол айгүй хүндэл харагдаж байна л та энэ дээр. Тэгэхээр хүүхдээс нь тодорхой хэмжээнд тусгаарлаад тэр хүмүүсийн эрхийг хагас хязгаарлаад тийм ээ тэнд нь байршуулад эмчлээд нөхөн зэргийн эмчилгээнд ягаад сургалтууд ороод тэгээд хүүхэд жуухтаа яаж асрах уу гэдгийг тэнд нь хоол ундын цаанаас нь зохицуулаад тодорхой хэмжээний гар хөлийн хөдөлгөөд ингээд айтайхан болгоул надад бол арай тийм нааштай юм харагдаж байна гэсэн үг тийм. Тийм болохоор энэ хүмүүс төр бол яг хөглөр эмчилгээний асуудал яригдахгүйгээр тэр хүүхдийг бол даатгаж үлдээнэ гэдэг бол маш төвхтэй хүүхдийн одоо амнаас эрүүл мэнд дэсэн дөрөн дээр байгаа л ер нь бол наад зах нь гэтэл одоо унаж бэртэх хөлдөх тийм ээ. Тэгэл хоолой жилийн дутагдалд ороод гэдэг ингэдэг чинь бол дахиад цаашлаад тэр таны мэдхэн хөгжил нь хоцрогдсон тэр хүүхдийн цаашдаа бие дагаад амьдраад өөрөөрөө аваад явах тэр одоо хөгжил дэвшил гэдэг юм чинь бол бүрэлдэж чадахгүй хоцрогдно л гэсэн үг. Тэгэхээр насан туршдаа л ийм одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэг болох юу харагдаж байгаа. Харамсалтай нь тэр нь юу гэж юм. За магадгүй одоо төрөлхийн байдлаар юм уу те өөр бус шалтгаанаар хүн хөгжлийн бэрхшээлтэй болох нэг асуудал. Гэтэл эн чинь цоо эвэрүүл төрөөд цоо эвэрүүл өсөх хөгжих боломж нь байсан хүн тэр арх тарсны хамааралтай эцэг ихээсээ буюу хин нэгнээсээ хамаарад гэмтэл бэртэлтэй болно гэдгийг бодохоор айгүй хайрын санагдаж байгаа байхгүй юу. Бид хорооны хамтарсан багтай хамт явж одоо бодит нөхцөл байдлыг харахаас гадна хамгаалах байраар бас орсон байгаа. Хамгаалах байранд бас нөхцөл байдал ямар байгааг хоёлаа үзээд сэтгэл зүйн талаас нь бас ярилцъя. За тий. Манай энэ хүүхэд маань одоо хамгаалах байранд ирээд бодож байгаа. Хүүхдийн маань асран хамгаалагч нь гэмт хэргийн холбогдлолтойгоор одоо 20 ангид яал эдэлж байгаа. Хүүхдийн маань одоо ингээд хамгаалах байрнаас халамжийн төв байдаг учраас хүүхэд маань ингээд хамгаалах байранд нэлээдгүй олон жил сараар байж байгаа. Хүүхдүүдийн маань авдаг халамжийн төв байхгүй учраас ингээл бидний хүүхэд болол байж байна да. Хүүхдүүд маань бид нар сая 20 ангид 2 удаа ээжтэй нь очиж уулзсан байгаа. Тэгээ одоо ээж нь нөгөө хүүхдээ тэр чинь нөгөө
5 нас сурцсан учраас тэр хор хангид нь байх боломжгүй юм байлээ. Уул нь бол одоо энэ ээж нас хүүхдээ их санаал хөрхэн тэрхэн тойрол ирдэг байсан. Тэгээд уул нь Монгол улс одоо хууль нь аягүй хатуу хэдий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бол миний бодлоор бол ээжтэй нь бас хамт байлмаар байгаа байхгүй. Энэ хүүхд маань эрүүл мэндийн хувьд аягүй тийм хүнд байгаа учраас ээжийн хаар, ээжийн өмг төшиг, ээжийн одоо тий халамж аягүй шаардлагатай байгаа байхгүй. Гэхдээ манай ажилтнууд бол ээжээс нь илүүгүй л сайхан өсгөж, тордож, асарч хамгаалж байгаа. Бид нэр яг нөгөө мэрэгчлээ нөгөө нэг усууд бол биш шүү дээ. Нөгөө асаргаа цувилгаа тий. Яг хөө төр хамгаалах байрамч манах. Тэгээ яг өөртөөхөө зохиохон мэдлэгээ. Тэгээ бид нэр чи бүгдээрээ л нөгөө ээжүүдлээ ажиллаж байгаа юм чинь. Тэгээ хүүхдээ яаж асардаг байсан. Яг тэрэн шигэл асардаг да. Дараагийн маань хүүхэд болохоор энэ хөгжлийн бэрхшээлтэй бас одоо манад бүтэн 3 жил харах гэж байна. Ээж нь алдахгүй, ар гэр нь алдахгүй байгаа учраас хүүхэд маань ингээд манай баг үндсэн ажилтнтай адилхан амьдарч байгаа шүү дээ. Манай энэ хүүхэд нь анх хэрэгтэй нөгөө ямар ч хөдөлгөөнгүй хэвтрийн байсан. Тэгээд насаргаа суулгаа ингээ аягүй сайн хийсэн бол манай хүүхэд нь одоо хөөх ингээл давхиж өгнө шүү дээ. Тийшээгээ харуулдараа л төхөөд байна. Бид нар одоо энэ хүүхдийн аав нь бол хорхонд ял эдэлж байгаа гэсэн тэгээд ээж нь бол одоо олдохгүй байх. Дээш араал хөвтчихийдэг. Тийм л хөвтсөн. Одоо бол ганцаараа суун, менежин дээр явна. Анасантай одоо хүүхэд болоод нөгөө хүүхдээ ингээд төрүүлснээсээ хойш төрсөн хүүхэд нь гарч ирэхдээ хөгжлийн бэрхшээлтэй тий ямар нэгэн асуудалтай болохоор хүүхдээ ингээд орхих энэ хоёр хүүхэд маань хоёулаа бага насны хүүхэд төрсөн 16 насны ээж болсон тухайн хүүхдийн гэр бүлийн төлөвлөлт байгаагүй тий тэгээд ийм маш төрчөөд төрүүлж гаргасан хүүхэд нь ямар нэг эмэгтэй болохоор ээжүүд ингээд хайчаад байгаа юм болоо да. Энэ хоёр нөгөө сэргэн засахар уу явах чинь. Гэр шиг болсон эднэртэй. Ингээд одоо манай хамгаалал хорин дээр нь 3-16 настай хүүхэд ээж хүүхэд хөшлөг аваад байж байна. Одоо ээжийнх нь орно бид ээж бол манай ажилтнууд зинт гэрүүгтэй амар хайрцагчдаг юм ингээд өглөөд ирэхээр энийгээ л хотын орой явахт л өмөлзөл үлддэг шүү хүүхдүүд маань. Одоо ингээд хамгаалах байранд ирсэн байгаа байдал нь бол дулаахан тий хоол ундтай тэгээд асаргаа сувилгаатай байгаа нь бол энэ хүүхдүүдэд бол бас давуу тал болж ирж байна л да тийм үү. Тэгээд яагаад яг ийм хөгжлийн бэрхшээлтэй болсон юм болоо гэдгийг бас тодруулмаар байна. Дээрээс нь тэр хүүхдийг аюулгүй эрүүл өсгөхийн тулд эцэг эхчүүдээр аюул тийм хариуцлага ирдэг учраас одоо өндөр хөгжилтэй орнууд бол хүүхдийн олныг төрүүлэхээсээ илүүтэй яг өөрийнхөө боломж болцоог харж агаад гэр бүлээ төлөвлөгөө гэдэг зүйлүүд хүртэл яригдж байгаа байхгүй юу. Тэгээд манай дээр ирсэн нэг профессорын яг үг нь болохоор ерөнхийдөө бол ингээд гэр бүл болоод хүүхдтэй болно гэдгээ ер нь аюул сайн бодох хэрэгтэй гэдэг. Манай улсын хувьд бол хүн ам зүйтэй учраас аль болох тийм ээ хүн амынхаа тоог нэмэхийн тулд төрөлтөө нэмэгдүүлэх хэрэгтэй гэж ярьдаг. Тэгээд би тэр хүний яриаг сонсчод эхлээд л ингээд ийм хандлагаар бол манай бидний тэгш хандж бас болохгүй гэсэн бодол төрж исэн баггүй юу. 4-5 жилийн өмнө гэдэг. Тэгээ яг ингээл цаана нь одоо үүсэж байгаа проблем тийм ээ архитектурны асуудалтай өшөө ингээл олон асуудлыг тооцож ийж одоо үр хөвгөд болгож төрүүлээд тэр хүний чи одоо нас бий хүртэл асарч хамгаалж сурч боловсрно гэдэг ямар их хөдөлмөр вэ гэдгийг тооцохгүйгээр яваад байгаа чинь бас нэг талаараа алдаа болоод байна. Тэгээ тэрнээс ч юм бол хүүхдүүд өхрөөд байна гэдэг асуудлууд хүртэл яригдж байгаа байхгүй юу тийм болохоор хүн одоо яг төрүүлсэн хүүхдээ орхиод хаяа зүгтаад хаашаа явж тэр хүмүүс сэтгэл зүйг бол бас яг ойлгож чадахгүй л байна л да. Тэр ямар их одоо зориг гимшээд явж идэх юм болов эсвэл үнэхээр тэрийгэ бодгосгоогүй архитектарсаа хэрэглээд ингээ өнгөрсөн хүн гээд бодоод явж идэм юм болов гэдэг тэр ингээд хамгаалах байр гэдэг чинь яг удаан хугацаагаар энд байрлуулад асрах ёстой газар бол бас биш шүү дээ тийм үү. Тэгэхээр эдгээр маань бол аргагүйдээ л өөр ямар сонголтгүй болол өөрсдөө аваад ингээл энэ хэдэн хүүхдүүдийн төлөө ингээд ажиллаад байгаа нь бол одоо бас тийм сайхан санагдаж байна л да чинь тийм үү. 3 хүүхдийг энэ насрагаатай энэ хүүхдийн төлөө ингээд ажиллаад яваад байгаа юм бол эдгэрт бол бас талархах сэтгэл төрж байна л да тийм үү. Тэгэхдээ энийг ер нь томоор нь харж энэ асуудлуудыг бид шийдэх хэрэгтэй. Хүүхдүүд рүүгээ чиглэсэн тэр хөрөнгө оруулалтуудыг бид нэр одоо тийм ээ гар татчих болохгүй. Монгол хүүхэд болгон төрсэн тэр хүүхэд чинь сайн сайхан орчинд өсөх эрхтэй. Эцэг их нь архины хамааралтай байгаас үл хамааран энэ хүүхдүүд тэгээд энэ орж иж байгаа тэр одоо хөрөнгө оруулалт юмнуудыг энэ хүүхдүүд рүүгээ чиглэсэн юмнуудыг бид зарцуулаасаа тэр хүүхдүүдийг байрлаад амьдрах тэр орчноор бүрдүүлдэг тэр
асрамжийн газрууд энэ хүмүүсийг хөгжүүлэх газруудыг өргөтгөөд тэгээд Монголын хүн ам чинь цөөхөн тэг хүн амаа нэмэгдүүлээ гэж байгаа бол одооноос нь ч гэсэн энэ хүмүүсүүд дээр бид нар анхаарлаад явхад бол ер нь цаашдаа сурч боловсрол хүний дайтай амьдрах боломж бол байгаа. Тэгээд нэг хэсэг хүмүүсийн сэтгэл зүрхээр хийдэг ажил бас биш байхгүй юм чинь. Тэгэхээр чинь энийг том зургаар нь шийдвэрлэх асуудлууд бол бас сорилт болоод хүлээгдэж байгаа болов уу гэж ерөнхийдөө хардаг. Хамтарсан баг бол одоо бид нар яг өмнөх ажил дээр бид нар ажиллаж байхдаа энэ хөдөөгөр их хүчирхийллийн тухай сургалтуудыг энэ аймаг сумын одоо эмчнэр эрхлэгч нарт их явуулдаг байсан л да. Тэгээд тэд нар бол нөгөө хамтарсан багийн гишүүн болоод ордог. Тэгээ яг тэд нар ярьж байгаа нь юу гэхээр тэд нар маань бол яг ийм бүтэц орон тоогоор биш. Тэр чинь одоо яг тэр гаргасан хууль дүрм журмынхаа югаар эмчнэр дээр бол нэлээд хариуцлага нь ирдэг гэж байгаа юм. Тэгээд эмчнэр дээр хариуцлагч байх уу? Нэгсэндээ бол одоо та хэд зохицуулна гэсэн юм ирд юм байл та. Тэгэл яг л нэг хорооны нийгмийн ажилтан засагдар за тэгээд эмч одоо юу гэдэг ингээд ийм цагдаа гэдэг ийм үлгээр ангид ажиллаж байдаг. Гэхдээ өмнөхөө бодоход бол ямар ч байсан тэр хүүхдүүдийн төлөө санаа тавиад араас нь хүү яа гэдээ явж явах тэр нэг ийм хууль эрх зүйн орчинд бүрдсэн байна. Тэгээд тэрнээс цаашаа ингээд явах юмнууд нэг дутмаг байд юм байна. Тэгээд хүчирхийлэлтэй холбоотой асуудлуудыг сургалтуудыг ороод ирэхээр тэр хүмүүст бас айгүй юу бууж ирдэг. Бид нар энэн дээр энэ чиглэл рүү их анхаарах хэрэгтэй юм байна. Энэ тохиолдлыг бид нар анзаараад заашгүй эмнэлэг төвтүүлж авах хэрэгтэй юм байна энэ гэдэг ойлголтуудыг нэгтгэж өгдөг. Нөгөө талаас яадаг вэ? Бидний нэг аваад явж байгаа санхүүжилттэй сургалт маань бол илүү эрүүл мэнд рүү чиглэлчээр илүү чинь хамтарсан багийнхаа бусад гишүүдийг бас сургаж ийж бид нар нэг ойлголттой болох юм бол биднэрт ч гэсэн давуу талууд бол байгаа юм байна гэсэн зүйлүүд энэ төр яригдж байгаа. Тэгэхээр одоо яг ийм архины хамааралтай байгаа энэ хүүхдүүдийн яг амьдрах орчин нөхцөл сэтгэл санаа тэр бүх юм үнэлээд үнэхэрийн тэр эцэг эхүүд нь одоо энэ хүүхдүүд дээр өөр дээрээ байлгах боломжгүй байгаа нөхцөлд бол энийг бол улс ер нь л миний бодлоор хамгаалтанд авах тал руугаа л явах нь ийшээ мөнгө төгрөг зарцуулах нь л хамгийн зөв сонголт байх болов. Дараагийн асуудлууд нь тэнд өөр хүүхдээ асарч халамжлах энэ асуудлыг тэрний төлөө хариуцлага хүлээхгүй байгаа хүмүүстээр бол бас дахиад юм ярих хэрэгтэй байгаа. Үнэхээр энэ дэр дондох эмхтэй байгаа бол тэрийг эмчлүүлж идэгрэх тийм ээ. За тэгээд яах вэ? Тэр хүмүүсийг одоо тэр дээр ажиллаад эргээд хүүхдээ аваад халамжлаад явах хэмжээнд хүрэх тал руу нь чиглүүлээд эмчлэх бол эмчлээд тодорхой хариуцлага өрүүлэх бол хариуцлагыг өрүүлээд ингээд тэр хүнийг яах нь туслах хэрэгтэй болчихж байна л за. Тэргүй ийм архины хамааралтай байгаа хүмүүст за нэгэн хүүхдээ гэдэг нинжин сэтгэлээр хайр халамжаар ингээд явна гэдгийг хүлээхэд бол надад бол хэцүү санагдаж байгаа. Яагаад гэвэл тэр хүүхдийг тийм жоохон нэг сартай байгаа хүүхдээ суугчлаад нөгөө гартаа арх суугчлаад угаа явж гин гэдэг чинь бол сонсоод бол энэ маш их тийм одоо хэцүү амжилттай санагдаж байна л да ер нь бол тийм. Тэгээ та бүхэн би бол асуумаар байна л да та нар ч багаараа яваад сурчлага хийгээд ингээд нөхцөл байдал дээр очиод яг өөрийнхөө тийм ээ хоёр нүдээр хараад хоёр чихээрээ сонсоод ингээд сурчлага хийгээд явж байхад та нарт ямар сэтгэл төрсөн бэ? Тийм сэтгэлийн өвдмөр байсан. Яг одоо ингээд хүүхдийн хүчрэл байдаг гэж бид нар одоо өдөр тутамдаа л те нөхцөл байдал хэцүү байх шүү гэж ярьдаг ч гэсэн яг ингээд бодит кейс дээр очиод харахад бол маш хүнд нөхцөл байдал хүүхдүүд л маш тийм өрөвдмөр харагдчихсан. Хамгийн чухал нь энэ эцэг эхчүүд яагаад ухаарахгүй байгаа юм болоо? Одоо энэ төр засаг нь яг уу ингээд хамтарсан баг нь ингээд анхан шатанд ажиллаад нийгмийн ажилтнууд анхаарал тавиад яваад халамжлаад байгаа харагдсан. Яг уу ингээд нөгөө төрийн том бүтц донд ганц хоёр ажиллаад салгартуулдаг хүн байхыг үгүйсэхгүй. Гэхдээ хамгийн чухал зүйл нь энэ эцэг эхийн ухамсар юм болов уу гэж харагдсан. Эцэг эхийн ухамсараас үүдээд хүүхдүүд ингээд тохироод маш ингээд эрсдэлт нөхцөл байдлууд руу ингээд орсон байгаа нь харагдсан. Тэгэхээр яг энэ эцэг эхийн ухамсар ямар байна гэж та харж байна. Яг энэ донтох эмгэгээс үүдэл ингээд бүх ухаан санаагаа алдчихад байна уу? Эсвэл амьдрал нь хэцүү байгаа болохоор архи руу ороод байна уу? Ухамсар ямар байгааг та бас бид тайлбарлаач. Энэ дээр л их асуумар санагдсан. За яг хуу ер нь энэ асуудлыг ч гэсэн бид нар сөхөж бас ярих хэрэгтэй байгаа тийм ээ. Тэгэхээр ер нь нэг юм хүн шиг хүн болно гэдэг зүйл чинь бол их том зүйл юм байна л да. Энэ том зүйл. За тэрний төлөө хүн болгоно насаараа бол хичээгээ зүтгээ сайн сайхны зөвлөл ингээд тэмүүлээд ингээд явж идэг. За нийгмийн ер нь хүний сэтгэл зүйд нөлөөлж байгаа хүчин зүйлс гэдэг ерөөсөө тэр хүний
бүх зүйл нөлөөлж идэг. Одоо энэ эдийн засгийн одоо өсөлт, бууралт хүртэл нөлөөлж идэг тийм ээ. Авж байгаа цалин, мөнгө, за иргэдийн одоо боловсрал, худалдан авах чадвар, тэгээ хүмүүсийн одоо төлөвшил, хүмүүжил гэдэг бүхэл юм яригддаг. Тэгэхээр ер нь ингээд нэг одоо багаас нь тэр бусдыг хайрлах, өөрийгөө хайрлах тэр сэтгэл зүрх гэдэг юм чинь бол ингээд нэг шууд хүнд май гэдэг өгчөж болдоггүй. Энд чинь ингээд тэрийг сурахын тулд яг олон шат дамжлаг яваад хүн болдог ийм процесс гэж байгаа. Тийм болохоор энэ дээр бол юу гэж хэлмээр юм гэвэл ухамсарын тухай соён гээгэрүүлэх тэр ажлуудыг бүхэл чиглэлд бас хийж дахиад нэг гэр бүл болох хүүхэдтэй болохын өмнөх тэр нэг боловсрал юмнуудыг сайн өгж яагаад гэвэл магадгүй хүн ингээд тооцоолоод тэр хүн дээр үнэлгээж болно шүү дээ тийм ээ. Нэг ийм өксөлт ажилд амьдардаг орлого ийм байгаа учраас яг та одоо хүүхэдтэй болоход одоо юугүй байх шүү тийм ээ. Одоо жоохон тийм яарах хэрэггүй байх шүү гэдгийг мэддэг ч юм уу гэд. Тэрний өмнөх энэ хүүхдүүд шугтын асуудлуудыг нэлээд яригдах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр арх анхдагч шалтгаан болоод хүүхдүүд дээр хүчирхийлэл төртөх үндэс болж байна. Гэтэл гэр бүл одоо хоорондоо тааш тохирохгүй багасаалж санарах хэрүүл уралтай болоод тэр нэг таагүй харилцаанаасаа үүдэлтэй арх дарсанд орох энэ төр гэдэг юм аль руугаа л нөхцөлдсөн ийм том юмнууд бол яваад байна л та тийм. Тэр утгаараа ер нь энэ архины хамааралтай байгаа хүмүүс гэдэг бол цагтаа нарын хувьд ч маш их асуудалтай төв болцсон яаж шулддаг хүмүүс байд юм бэ. Бид чинь одоо ажлаа хийж явж байхдаа эрүүлжүүлэхэд очиж сургалтын баримтлах байранд гэл ингээл очиход бол хэдэн арваараа ингээл сууж байгааг харахаар ингээл энэ хүмүүсийн цаана хэн байгаа болоо гэдгийг бодохоор ингээд аюу их тийм урам зориг ингээд унахтай аюу тийм сэтгэл санаанд аюу тийм хүнд ингээд цохил болоод ирдэг. За зөрчлийн хуулиараа бол яг хоо тэр чинь агсан зөвхтүүд аваад өсөн тусгаарлаад баримтлах байранд байлгаад ингэж байгаа. Гэтэл суур асуудал нь шийдэгдээгүй тэр байдал руу буцаж очиод дахиад архиа уугаал дахиад хүүхэдтэй магадгүй гэртээ эсвэл эмэгтэй хүн бол нөхрийгөө зовоогоол байж байгаа. Энэ дур зураг маань бол тодорхой шийдэл одоо хөрөхгүйгээр он цаг өнгөрөх тусам тэнд хүүхдийн амнаас эрүүл мэнд гэдэг юм цоорхоо орхигдоод авах гэдэгтэй л би бодоод байна. Гэхдээ хамтарсан баг дээр ажиллаж байгаа хүмүүсийн бас бид нар дуу хоолойг аягүй сайн сонсох юм бол тэд нар ийм л юм хийчвэл ер нь хүүхдүүдэд болчихно. Ийм л дэмжлэг байгаа гэдгийг маш сайн ойлгож хараад туршлагатай тийм хүмүүс байгаа гэсэн. Тэгэхээр шийдвэр гаргагчдын төвшөнд энэ хүмүүсийн дуу хоолойг бий болгож яг энэ дээр бас нарийн судалгаа хийгээд архины хамааралтай хүмүүсийнхаа бүтээлийг маш сайн гаргаж ирээд энэ хүн хаана юу хийж явна гэдэг хүртлээр бидний бүртгэж нэг ийм цэгцэнд нь оруулж авч ээж бид нар энийг том зургаар нь харах боломж хүртүүлнэ. Гэтэл өнөө маргаашраа ингээл аргалаад аргацаагаал ингээл явж байгаа тохиолдолд бол яг энэ хүүхдийн одоо тэр хамгаалалд ажиллаж байгаа хүмүүс хэдий хүртэл зүтгэхгүй гэдэг чинь бас юу болж байгаа. Ардаа тэр чинь амьдралтай тийм ээ. Аргэртэй тэгэл дандаа тийм хүн төгсөл ажиллаж байгаа хүмүүс гэдэг чинь яг л бидний янда сэтгцэн эмэгтэй хүмүүстэй дондох эмэгтэй хүмүүстэй ажиллаж байгаас чанарын хувьд ялгааг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол яах нь хамгийн сайн үйлдвэр яах вэ гэдгийг гаргаж яг харахгүй энэ дээр хөрөнгө мөнгө зарцуулж энэ асуудлыг нэг тийш нь шийдэх гарц гаргалгааг зөрөгтэй хийх хэрэгтэй гэсэн зүйлийг бол харагдаж байна. Гэхдээ бас ингээд нөгөө ямар ч хэцүү нөхцөлд өссөн байгаад маш сайн төлөвшсөн амьдралын ухаанд суралцсан бусдыг хайрлах сэтгэлтэй би ийм орчин төрсөн учраас би өөрийгөө болон бусдыг үр хөвгтэй илүү сайхан орчинд төрүүлээд өсгөнө гэдэг тэгж босч ирсэн тохиолдлууд бол маш олон байдаг юм билээ. Ер нь энэ юу гэж ийнэг бол амьдралын тэр ухааныг тэр хөвгөдөд ингээд ойлгуулсан байгаа зүйл харагдаж байгаа. Тэгээ би нэлээд хэдэн жилийн өмнө ингээд Сэлэн аймаг руу ажиллаар яваад эрэхтэй нэг богоон цуугаад ингээд ирдэг байхгүй. Тэгсэн чинь тэр нэг эмэгтэй нэг 4-5 настай охиноо дагуулсан явж байгаа. Тэгэл нэг хүүхдэд дагуулсан хот явах чинь нэгэд тэгээ бэжэл ээж нь бол яг уудаг. Гэхдээ ургуудамд гарах дээрээ тулцсан тийм юм биш. Хов цунар нь бол цэвэрхэн тэр эмэгтэй явж байгаа байхгүй. Тэгэл нэг уус хүн чи яах вэ гэхээр маа унгагаал ингээл мөнгө наадал тийм ээ залуу хүн байгаа байхгүй. Тэр одоо 30 өрөөгүй л хүн байсан баг харагдчихсан. Гэтэл тэр охин маш сэргэлэн ерөөсөө ээжигээ ингээд бүх юмыг ингээд зохицуулаад баг тэр билет бүх юмыг ингээд зохицуулаад ингээд бүр жоохноосоо баг том хүн шиг болцсон. Тэгээд явж байгаа байхгүй юу. Тэгээ би хараад нэг талаасаа бол тэр хүүхдээр бол тэгээ бахархаж байгаа байхгүй юу чинь. Нөгөө талаасаа бол хүүхэд яг хүүхэд байх тэр эрх нь орхигдоод баг том хүн шиг болцсон одоо нөгөө тэр амьдрал тасан зохицохын тулд ээжигээ ингээд зохицуулаад аваад явж байгаа дүр зураг харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр
энэ хүүхдийн ирээдүйн төлөө хийгдэж байгаа олон ажлууд бол одоо нэн тэргүүн анхаарах асуудлын одоо нэлээд ирэмб дээгүүрэл харагдаж байна л да. За тэгээд Монголд одоо хэрэгжүүлээд бас салбар малбараа нэгэд өргөжөөд яваад байгаа сайн туршлага бол яг ижидийн орон гэдэг төсөл байгаа. Тэгээд бид нар бас зочиж энтер очижсэн л да тийм. Тэгэхээр яг ингээд ийм ар гэрийн дэмжлэгмүүдээ хүчирхийлэл төртөг эцэг их нархны хамааралтай байгаа энтер хүүхдүүдийг л нийгмийн ханламж тийм ээ сурч боловсрох орчноор нь бүрдүүлэхийн төлөө хийж байгаа маш сайн туршлага байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ юг хэлж ийн гэвэл ийм эн чинь одоо санаачилсан нэг хэсэг бүлэг хүмүүс тэгээ гадаад амьдарч байгаа монголчуудын дэмжлэгээр энтер ингээд одоо бас төр засаг энтер тодорхой дэмжлэг үзүүлдэг болсон болов яасан бол би бас нарийн сайн бол мэдэхгүй байгаад байна. Тэгэхээр эн чинь юу хэлж ийн гэвэл бидэрт ямар боломж байгаа юм бэ? Яг тэдний төлөө юм хийгээд зүтгэж байгаа хүмүүс тэр хүүхдүүдийн чинь ирээдүйг өөрчлөх, илүү эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр нөхцөл байдалд нь ямар их дэм үзүүлж гэнэ вэ гэдэг нь харагдаж байгаа. А нөгөө талаас яг хэм бол яг энэ хүүхдүүдийн төлөө гэдэг одоо магадгүй тийм ээ одоо бизнес эрхлэгчид орлогынхоо тодорхой хувийг яг энэлүү ингээд сайн энэ хүүхдүүдийн ирээдүйн төлөө зарцуулах энэ төр гэдэг тийм одоо юм менежментүүдийг хийвэл надад бас боломжууд гарч ирэх байх гэж үзэж байна. Дээрээс нь ер нь энэ хаана ямар асуудал байгаа вэ гэдгийг бас ойрхон ярилцаж, судалж, туршиж ингээд маневрлал явах хэрэгтэй болж байгаа хгүй. Тэргүй цаг хугацаа өнгөрөх тусам бидний амьдралын юм аяг өөрчлөгдөж байна. Одоо согтурдаг, мансурдаг тэр зүйлүүдийнх нь тийм ээ төрөл мөрөл өөрчлөгдөж байна. Энэ мэдээллийн технологийн гэдэг юмнууд дээр хүртэл ингээд ойрхон явахгүй бол магадгүй яаж юм бэ? Тэр дунд ингээд одоо нэг журман дээр хуулийн цорхоо гэж ярьдаг штэ тий. Тэр нэг ийм засч сайжруулмаар байгаа юмнууд нь шийдэхгүй яваад л байвал энэ асуудал божиграа цаашаа яваад тахаар юм харагдаж байна л да. Тэгэхээр яг ийм нөхцөлд ингээд их удаан ажиллах юм бол хүн сэтгэл зүгээрээ бол эн чинь бас их тийм хүн нөхцөл ажилдаг дүр зураг харагдаж байна л да. Тэгээ би түрүүхэн бас энэ Баянзүрхт байдаг нэг ийм хүмүүсийг асардаг. Гэтэ бас төрийн бус байгууллага байсан. Тэнд очиж бол үслэг хийж байгаа амжилттай очоод зарим нэг хүмүүс өвлгөө өгсөн. Тэгээд нас нь бол ер нь 45-аас дээш насны хүмүүс, 40-оос дээш насны, за 50-аас дээш насны хүмүүс илүү олон. Тэгэл тэгэхэд бол тэр болгон дээр бол архины хэрэглээ олон жил хэрэгсэн хүмүүсийнх нь бол ер нь тань мэдхүйн чадвар буюу оюуны тэр одоо бүтэмж, юмыг ойлгох, ухаарах одоо шийдвэр гаргах чадвар мадрууд илэрхий ингээд яг буураад ирсэн зүйл харагдаж байгаа байхгүй тийм. Тэгэхээр та бас сая хэллээ те яг анхан шатны нэгжээр ажиллаж байгаа тэр хорооны хамтарсан багийнхнийхаа үгийг сонсвол бид бас те зөв алхам хийж зөв шийдвэр гаргах боломжтой гэдэг. Тинтээ санал нэг байна л да. Одоо яг ингээд хамтарсан багийн хурал те хамгаалах байруудаар явж хахад одоо жишээн тэр 48 дуудлага ирсэн хүүхдтэр жишээлх юм бол тэр ээж нь ингээд өөр дүүрэг дээр аваач хүүхдээ орхичдаг. Зөвхөн одоо сангийн харахын тэр хороон дээр бүртгэгдсэн нэг 4 дуудлага гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хуулийн цорхог ашиглаад өөр байршил дээр аваач хүүхдээ хохироогоод байхад одоо нэг байршил дээрээ ингээд байх юм бол бид нар ингээд хамтарсан багаараа эрхийн шилжүүлэх ч юм уу ийм боломж байдаг бол энэ хүн 301-ээр торгуулад ингээ өнгөрж ийна гих мэтлэнгээр ингээ гаргалгаа хэлээд байгаа. Тэгэхээр бас шийдвэр гаргагчид маань тий бас яг таны хэлдэг шиг энэ анхан шатны нэгдээр ажиллаж байгаа хүмүүсээс судалгаа аваад судалгаан дээр үндэслээд бас шийдвэр гаргуулах. Зарим нэг юмнууд бол заавал тийм их хөрөнгө мөнгө шаардахгүй шийдвэрлэж болох ажлууд өдөрт байгаад байгаа. Тэгэхээр бид нар юу гэдэг юм бэ? Энэ нөхцөл байдлыг одоо хизээ цэгцэрнэ гэдэг ингээ хүлээгээд суух юм бэ? Ямар хугацаа зарцуулах нь тодорхойгүй байгаа гэсэн үг байхгүй тийм ээ. Тэгэхээр яг энэ хүүхдүүдийн төлөө ажиллаж байгаа энд одоо хайр ивэлээ үзүүлж байгаа тэр хүмүүсийн дэмжлэг маш сайн байх хэрэгтэй тийм ээ. Цалин мөнгө нь өшөө өндөр байх, өшөө тэр явуулж байгаа үйл ажиллагааны өртгөж өгөх гэдэг тийм үү. Тэр нэг хүний зөв зохион байгуулсан нэг гэр бүлийн нэг хэсэг хүмүүсийн санаачлаг ямар олон хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхан замыг тавьж өгөх вэ гэдэг зүйл хүртэл яригдана. Тэгэхээр наад захын одоо хэрэгцээнд ирэхээр өвөл даарахгүй одоо шаардлагатай хоол хүнсээ аваад тэгэл хичээлдээ яваал тэгэл сайхан унтаж амраал ингээл яваад байгаа хүүхдүүд гэдэг ч юм бол амьдралынхаа наад захын хэрэгцээг бол ингээд хангаж чадж байгаа байхгүй. Гэтэл гэр нь хүүтэн тийм ээ тэр түлээ нүүрс байхгүй хоол ундгүй гутал хувцсгүй тэгээд байж байгаа хүүхдүүд хэн болж өсөх вэ гэдэг том л асуудал болж байгаа. Одоо ингээд би 20 хангууд дээр энэ төр бас очиж ажиллаж тийм л да. Тэн дээр яригдж байхад өөр л хэвийн сайхан ажил төрлөө хийгээл одоо ямар ч асуудалгүй байсан юм дотор тэнд очиж байгаа хүмүүсийн бараг
эдээс доошгүй хувь тийм ээ бараг 40-оос доошгүй хувь дандаа сектор хундааны зүйл хэрэгэлсэн байх үед гэмт хэрэг толбогдсон гэж зүйл яригдж байгаа байхгүй тийм чинь. Тэгэнгүүт тэр гэрийг одоо тижээж исэн, авч явж исэн хүн нь тэг 20 ангид орчлоо гэхэд ард нь үлдэж байгаа тэр гэр бүлийн хүмүүс, хүүхдүүд гэдэг хүмүүс чинь бүгд л маш хүнд байдал үлдэж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл магадгүй одоо эцэг эхийн тустай байдаг, ээж дээр ч юм аав дээр байгаад хин нэг нь гэмт хэрэг толбогдоод явчихад ард үлдэж байгаа хүүхдүүдийн тухайд ихэд бол одоо юу байгаа бол одоо эцэг эхийн санаа нь битгэрнэ гэл. Тэгэхээр энэ байдал дээр Монгол хүмүүсийн хувьд нийтээрээ ер нь энэ баярлаж сэнгэн сайн сайхан байна гэдэг зүйлээ заавал яаж байгаад ууж согтуурч яаж ингэж явна гэж. Ер нь тулгамдсан байгаа тэр асуудлуудыг бид нар шийдвэрлэхэд наад зах ингэдгэн л хэл амаараа эрүүл саруул байхтайгаа ярилцаад хэлэлцээд ойлголцоод болохгүй бол яг нөө мэрэгжлийн хүнд бас хандаад тийм ээ. Тэгэхээр нийгэмдэр одоо зарим тохиолдолд бол одоо тусламж үйлчлэгээ авахд бол нөгөө үнэтэй байдаг. Яг хаана газараа хандхад хатга мэддэггүй энэ гэж яригддаг те. Тэгэхээр энэ аав ээжүүд бас өнөө маргаашийн талхны мөнгөө яа гэж мэрэгжлийн хүнд очих тийм бодол бол анхдагч хэрэгцээг хангаагүй учраас бол байхгүй баг. Тэгэхээр яг хоо зүгээр наацхийн гаргалгаа гэх юм бол яг үйлчлэгээ үзүүлээд явж байгаа хүмүүсийнхаа одоо юу гэдэг вэ нийт магадгүй нэг 100 хүн эмчлээ 50 хүн эмчлээ гэхэд нэгийн өндөлбөргүйгээр зөвлөгөө өгөх өнтер гэдэг ч юм уу. Энэ болгоо чинь атайхан зохицуулалт хийгээд явчвал бас хийж болохгүй биш болно. Хүмүүсийн төлөө юм хийгээд байж байгаа олон мэрэгжлийн хүн байгаа штэ. Гэтэл тийм ээ магадгүй дүүрэг дээр тийм ээ. За энэ сард манай дүүрэг дээр яг энэ сэтгэл зүйн чиглэлээр зөвлөгөө өгч ажилдаг ямар байгууллагууд байна, хувь хүн байна гэдэг судалгааг нь гаргаад тодорхой юун дээр одоо жишээ нь над дээр ч гэсэн ингээд хандаад яг эхний асуудлаар юм байгаа. Гэхдээ гарах чинь хүсэлтэй байгаа, энэ тусламж хэрэгтэй байгаа хүн байгаа маань тэгээд хандах юм бол яг тэр үзлэг юун дотор оруулаад энэ төлбөргүйгээр тодорхой хэсэг цөөн хэдэн ч гэсэн хүмүүсийг тийм үү туслаач өгөх боломж олцсон нь бол байж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ болгоно дунд нь ийм банкны нэг юм интервенц хийгдээд ялгаа сайжруулад явж явах тэрний хөөцөлтөлгөө тэр хууль журмын уялдаа холбоо бодит нөхцөл байдлуудын юм л ийм удаашилтал харагдаад байна л да. Тэгэхээр нэг удаа хууль батлаад журам батлаад асуудал шийдэгдэх зүйл бол биш. Хууль журам батлах бол маш чухал. Гэхдээ тэр хууль журмыг чинь амьдруулах өшөө илүү утга учиртай үр дүнтэй сайн бохон болгох процесс бол тэр явцын үнэлгээнүүдийг хийгээд өстой бодит байдал дээр нь очоод асуугаа судлаад ингээд явах тэр нийгмийн бүтэц юу л хэрэгтэй байна. Одоо хүүхэд гэр бүлийнхэн одоо хамаг тэднэр дээр бууж байгаа тий. Тэгээд тэднэр дээрээ ч гэсэн бид нар одоо өшөө бусад дэмжлэгүүд юу хийж болох вэ гэдгийг хараад уран зөргийг бадраагаад тэгээд айтайхан чиг зөв зохион байгуулад яаж болох нь тий. Тэгэхээр нөгөө нэг одоо орон нутгууд ч гэсэн нэг айл хашаан дээр 2 гэртэй тэгээд байж хахад хөдөө орон нутгаас ингээд хоолунд муутай байдаг одоо мал хуу багтай энэ төр хүмүүсийн ганц 2 3 хүүхдийг дэрэгдээ байрлуулаад тооллуулж ундаад гэр орондоо туслуулаад яг ингээд хүн шиг сайхан асраа тойлоод явж байгаа тийм жишээнүүд бас байдаг юм байна лээ. Энэ юу хэлж ийн гэвэл тэр байгууллагт тэр одоо аж ахуйн нэгжид тэр хороонд тэр дүүрэгт аймаг суманд ямар бололцоо боломж байна тэрүүгээрээ дамжуулаад хүүхдүүдийг бид нэр яаж хамгаалах вэ тийм ээ дэмжлэг үзүүлэх вэ гэдэг гих мэтчлэн ингэж тал талаас нь бодоод жижиг гэсэн алхмуудыг хийгээд явах юм бол бид нар олон хүүхдэд хүрэх боломж бүрдэж байгаа. За нөгөө талаасаа гэх юм бол одоо ирээдүйд тэрлүү явж байгаа хүмүүстээр бид нар маш сайн ажиллах хэрэгтэй болж байгаа гэсэн. Яг өсвөр насндаа залуу насндаа байгаа архитарсан жоохон дуртай байгаад байгаа ийм хүмүүсийг бид нар яах вэ? Жишээлбэл та сая нөгөө хамгаалах байрны жишээг үзэхэд нөгөө 16 настай хүүхдүүд бага насндаа төрөөд тэгээд одоо хүүхдээ орхио явсан жишээ шүү дээ тий. Тэгэхээр энэ өсвөр насндаа бас бие хүн болж төлөвшөөгүй байгаа энэ үедээ бас эцэг их болчоо хүүхд нь одоо ингээд хүчлийн бэрхшээлтэй болсон үедээ ингээд орхиод явж ийн юм ээ. Энэ дэр хариуцлага та юу гэж бодож байна? Өсвөр насны хүүхдэд бас хариуцлахгүй байдлын хүртэл одоо ингээд бүр ингээд эцэг ихээсээ дамцаараа одоо бүр өсвөр насных дээр ирсэн байна. Одоо ингээд өсвөр насны жирэмслэл гэдэг асуудал чинь маш том тулгамдсан асуудал болдог. Өсвөр үеийн эмчнэр нь хүүхдийн эмчнэр дунд яригдж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь 11-ээс 17 наснда төрсэн хүүхдүүд гэсэн чинь бүр хэдэн мянган хүүхдтэй байгаа байхгүй юу? Би 3-4 мянга орчим тоо сонсож байгаа. 11 наснд та хамгийн бага нь төрсэн байх нь шүү. Тэгээд ингээд аваад үзэхээр энэ
одоо бид нар хаашаа яваад байна вэ гэдэг л асуудал гарч иж байна л да тийм үү. Эцэг өчөөдийн тухайд бол яг нөгөө хүүхдээ хараа хяналттай байлгах энэ төр гэл юмнууд бол яригддаг. Тэгэхээр эцэг их байх тэр үүрэг хариуцлага гэдэг юмнууд дээр хүртэл тийм ээ. За яг хүн чинь одоо сал заринж тусдаа энэ төр байж болно. Гэхдээ хүүхдүүдийн төлөө тэднэрт өдөр тутмын хэрэглээнд нь байх мөнгө төргийг шийдвэрлэх энэ төргээд айгүй олон энэ нийгмийн одоо байдалтай холбоотой шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд бол байгаад байж байна л та тийм үү. Тийм болохоор ер нь одоо энэ асуудлыг тодорхой бид нар чинь зорилго тавиад магадгүй 2030 он хүртэл гэхэд тийм ээ 5 жилийн дараа 10 жилийн дараа нэг маш багасхийн тулд ямар юм хийх боломжтой вэ? Одоо сайн жишээ бэлгийн боловсрал тийм ээ гэд олон тал. Тэгэл ингээл бодохоор бид нар өсвөр насны хүүхдүүдийг хараа хяналттай байлгахын тулд гэж яхаар бас л энэ хүүхдүүд төр чинь хараа хяналттай байна. Араас нь яа хичээл номын хийлгэн ингээл явахаар маш их л ажил ингээд хүлээгдэж байгаа тийм үү. Тийм болохоор бол хүмүүс яг өөрөө одоо өөрийнхөө одоо ажил төрөл цаг зав тийм ээ эдийн засгийн боломж юунаасаа хараад нэг цөөхөн ч гэсэн хүүхдүүдээ хүн шиг өсгөж чадах юм бол эн чинь иргэний үүргээ гүйцэтгэж байгаа л нэг хэлбэр тэр тооны араас бид нар яг хөөслөх ёстой юу үгүй юу хүртэл гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Тэгээд эн чинь нийгмийн дунд ингээд нэг тал руугаа гараагүй асуудал учраас айгүй их маргаануудыг л бол ингээд дагуулна. Гэхдээ бид нар Монголын ирээдүй болсон хүүхд залуучуудыг эрүүл аюулгүй орчинд сайн хүн болж хүмүүжих тэр эрхэм зорилгыг бид нар хязгаарч одоо анхаарлынхаа гадна үлдээж болохгүй. Тэгээ тэн дотор чинь ямар их нөөц боломж болцоо явж байгаа вэ? Тэндээс чинь ямар олон сайхан хүмүүс гарч ирэх вүлээ. Тэдэртээ бид нар хайр халамж тусламжаа харамгүй зориулах өөрөг хүлээгдэж байгаа. Тэгэхээр нөгөө одоо тэр хүүхдүүд рүү чиглэсэн тэр хөрөнгө оруулалт юмыг бол танаж багасгах биш, харин ч нэмээд тэг зөв үр ашигтай зарцуулж байгаа гэдэг дээр хяналт тавиад яг энэ чиглэлд ажиллаж байгаа хүмүүсийн хуулиараа эдийн засгийн хөшүүрийг бий болгоод гаргаад ирвэл өөрийнхөө хүүхдээс гадна бусдын хүүхдийг ч гэсэн өсгөө төвөгжүүлээд тусалчих хүмүүс олон байгаа гэж бол ер нь санагдчихээн л да тийм. Тэгээд яг энэ нөхцөл байдал руу дунд руу н ороод ингээд ажиллаад явах удаан хугацаанд ажиллаж явж исэн бол биш. Гэхдээ дондох эмгэг талаас нь хараад ярихад бол иймэрхүү мэдээлэлүүд үйл би базаад бол өгч болж байна. Эцсийн стив гэвэл тэр дондох эмгэгийг эмчилж вэж бид нар нааштай үр дүн ер нь харах. Зүгээр нэг сонирхоод хаа нэг хэрэгэлдэг байдал асуудал ерөөсөө биш. Энэ бол архины гүн хамааралд орсон архин дондох эмгэгтэй гэдэг нь бүр маш тодорхой болсон хүмүүстэр бол нөхцөл байдал ийм л хэцүү байдаг. Энэ утгаараа бид нар арх тарснаас хол эрүүл сарвал явна гэдэг зүйл яагаад их чухал вэ гэдг нь одоо бидний өнөөдрийн ярилцж байгаа сэдвүүдээс бас нэг талаараа бол тодорхой харагдах байхаа л гэж бодож байна л да. За хоёлаа архины хамаарал дондох эмгэгийг бол нэлийн гүнзгий ярьлаа. Одоо бас би танд нэг ярилцлага үзүүлье. Тэгээ хоёлаа яриа. 14 настай. Энд хизээ ирсэн бэ тийм ээ? Энэ 3 сард ирсэн. Ихэд хүнд исэн. Одоо л хүн гайг байгаа. Сорвлаад тэгээд төр амгалах байранд байгаа тэгээд хэлсэн. Зүгс нэжсэн. Хаана хандсан бэ чи? 108. 108 хандсан чи яасан? 108 хандсан тэгээд Ахлээд нөгөө сургууль сургуулийн хүмүүс тэгээд хандсан. Тэгсэн чинь тэгээд гэртээс 2-3 хоног нийтэн таа санаж байгаа. Тэгээд ихэр одоо хоноод гудамдам ханаад байгаа мó гэд тэгээд зэний хүмүүс ирж авсан. Зэний мэж аваад тэгээд хорон дээр очиод хороноос энд ирсэн. Тэр мал баринд ирсэн. 50 байгаа. Тэгээд зүгтээ 4 давалцсан. Хариуцлагатай хүүхдэд тавьдаг асуу гэж боддог. За энэ өөрөө бол ингээд 14 настай хүүхд чинь 14 настай. Хамгаалах ойронд бол 3 сард ирсэн юм бэ тий. Одоо бол нөгөө асрамж халамж руу шилжих гээд хүлээж байгаа. Тэгээ ер нь бол ингээ хүчрэл болгоны ард юм бяцхан зүрх гэмтчиедэг тийм ээ. Тэгэхээр хүүхдэд одоо сэтгэл зүйн тусламж үйлчилгээ хамгийн чухал байдгүй ер нь хүчрэл төрсэн хүүхдэд. Тэгээд одоо манай тийм ээ одоо өмнө ажиллаж байсан сэтгцэрүүл нэмсийн төвийн хүүхэд төсвөрийн клиникт бол
бага багнаас өсвөр насны одоо бэлгийн хүчирхийлэлд өртсөн одоо охтууд тийм ээ зарим нэг хөвгүүд энэ төр хандаад имчилгээ дэмжлэг авч байгаа тохиолдлууд бол бас тэг цөөнгүй байдаг. Тэгэнгүүт яаж нэг гэвэл тэр хүүхдэд тавигдах хараа хяналт орхигдох эцэг их нь тийм ээ архитаар сэргэлээд энэ төр явчихад тэр хүүхэд ямар нэгэн байдлаар магадгүй бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл нь өндөр болоод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дунд ингээд яригдж байгаа зүйл нь гэрт нь хамт ингээд архитаар суугаад ингээд аав ээж нь одоо яг нь цогтоод ингээд нэг насраад унчлаа гэдэг штэ. Тэр үед нь одоо октоодын оролцсон, октоодын хүчирхийллийг завдсан, хүчирхийлсэн энэ төр гэдэг асуудлууд айгүй яригддаг. Нөгөө талаасаа гэх юм бол яг нэг юм хараа хяналтгүй юм байгаа тохиолдол дээр чинь тодорхой хэмжээнд архи согтруулалтанд хэрэгэлсэн үед өөрөө гэмт хэргийн том гэмт хэрэг үлдэж болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр эргээд энэ бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүний чинь ялан хэмжээ ямар одоо атуу чанга болсон билээ гэж бодохоор энийг бид нар бас л хүн юу гэдгийг энэ надаас хол юм бэ гэж бас харж болохгүй. Хүн болвол энэ дээр анхаарал хараа хянамгай байж болзошгүй эрсдлээс өрцөн сэргийлэх арга хэмжээл авах шаардлагатай болж байна л та. Тэгэхээр ер нь нийлж даруйж архитаарсыг гэр орондоо гооно гэдэг бол маш тийм эрсдэлтэй гэж хэлмээр байна. Бас статистикаас харахад одоо бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа хүмүүсийн 80% нь одоо ураг төрлийн хамаарал бүхий хүндээ одоо хүчирхийлүүлсэн ийм том статистик байна л да. Энийг та юу гэж харж байна? Одоо яг ингэж хөндлөгийн хүнээс илүү 80% нь гэхээр ураг төрлийн таньдаг ах дүү эсвэл ийм ураг төрлийн хүмүүс байна тий. Тэгээд энэ бол яг бас төсөөлөхөд жоохон хэцүү л байна л да тийм ээ. Хэцүү л байна. Тэгэхээр энэ нөгөө нэг бэлгийн боловсрал гэдэг юмыг бас ойлгуулж, хүчирхийлэл гэдэг зүйлийг чинь ялж хийтгэл гэдэг юмыг тайлбарлаж тийм ээ. Ингэж болдгийм байна. Тэр хүн тэгсэн байна, энэ хүн ингэсэн байна гэдэг буруу зүйл мэдээлэл авснаасаа болоод өөр айгуу том гэмтэргийн юу болчдөг. Гэтэл яг тэр хүмүүст ойлгомжтой байдлаар за хүчирхийлэл гэж юм байдаг, бэлгийн хүчирхийлэл гэж юм байдаг. Ийм эрсдэлтэй алхмуудаас бид нар өрцөн сэргийлж явах хэрэгтэй. Хэрвээ ийм үйлс их юм бол дараа нь ийм асуудал тунаа шүү гэдгийг ойлгуулсан байгаа тохиолдолд тэр хүмүүс дээрээс нь архитектурал хундааны зүйлээс хол байх тийм ээ. Тэгэхээр нөгөө хүний ухамсар гэдэг зүйл чинь юун дээр илүү бүрэлдэх юм бэ гэхлээрээ яг амьдралд маш хэрэгтэй байгаа чухал мэдлэг мэдээллийг өөрийн болгож авч чадсан тэр зүйл бол хүний амьдралын аврал болдог гэж бол би ойлгодог. Одоо нөгөө мэдээллийн 90-100-д маш их хэмжээний мэдээлэл гараад ирэхээр яг алийг би дагаж хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдгийг ялгаж салгад харахад бас айгүй бэрхшээл учраад эхэлж байгаа зүйл харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө яг тэр бодит кейсүүд дээр тэр чиглэлд ажилдаг мэрэгсэн хүн гэдэг бол тухайн үүсэт байгаа асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх, үр дүнтэй шийдвэрлэх тэр туршлага нь мэдлэг нь боломж болцоо нь тэр хүндээ байж идэг гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө ямарваа нэгэн сэтгэл зүйн тулгымцсан асуудалтай болоод ямар нэгэн мэдээлэл уншаад ойлгоод өөрөөгөө засна гэдэг ойлголт бол айгүй хэцүү байхгүй юу тэр чинь. Өөрөө асуудалтай байгаа хүн тэр асуудлаа яг одоо гаднаас нарж байгаа юм шиг анализ дүгнэлт хийгээд тусламж өөртөө үзүүлэхэд хэцүү. Тэгэхээр яг хуу ер нь бол зайлшгүй хуулиараа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөх эрсдэлд орсон, хүчирхийлүүлсэн эсвэл гэр бүлийнх нь харсан тохиолдолд бол зайлшгүй хуулийн байгууллага, цагдаагийн байгууллагууд мэдээлэх үүргийг бол хүлээж байгаа шүү дээ, тийм ээ. Тэр дагуу явах хэрэгтэй. За тэгээд эндээс гарч ирж байгаа тэр хүчирхийлэлтэй холбоотой асуудал дээр одоо бид нар яах нь гэмт хэргийн талаасаач тийм ээ, бие махбодын сэтгэл зүйн талаасаач гэсэн энийг маш сайн тайлбарлаж ойлгуулах мэдээллийг түгээх хэрэгтэй болж байна л да. Тэгээд бэлгийн хүчирхийлэл гэдэг бол ер нь хүний сэтгэл зүйг маш ихээр гэмтээдэг гэж үздэг. Ялангуяа яг бага настай байхдаа. Тэгээд нөгөө ойр дотны ураг төрлийн хүчирхийлэл гэдэг маань тэрийг хэлэх гэдэг чинь ааш том асуудал, маш том юм зөрчилтөө үүсэж байгаа байхгүй юу. Нэг талаар бол тухайн хөвч нь хохироод маш хэцүү байгаад байдаг. Гаргаад хэлэх юм бол тэр нэг ойр дотны ахын ч юм уу дүүн хамаатан садны юм болоод тэгэхээр тэр нь одоо ингээл цагдаа магдаад байцаагдан ялж хитгэл аваад явна гэдэг ийм хэцүү байдал руу. Тэгэхээр энээс бид нар өрцөн сэргийлэх талын ямиг бүх нийтийн ухамсарыг сайжруулахад бид нар их анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгээ биднэрт бол ийм цаг завгүй биш. Энэ интернет орчинд чинь их маш их цаг хугацаа өнгөрүүлж штэ тий. Эндээсээ бид нар энүүгээрээ дамжуулаад тэр ойлголт ухамсар өрцөн сэргийлэх юмнуудыг бол авах хэрэгтэй. Тэгээд эцсийн хүн
хэлсэн үг, хийсэн үйлдэл, гаргасан авир эннийхээ хариуцлагыг бол тухайн хүн үүрдэг шүү гэдгийг хүн болго аягуулсан ойлгох хэрэгтэй. Нэгсэнд бол яг нөө санаандгүй байдлаар тийм ээ өстой мдээгүй явж байгаад энэ гэсэн юмнууд бол гэмтэргийн дараа бол тэр чинь яригдахгүй шүү дээ. Тэгэхээр тийм эрсдлээс эхлээд та өөрийгөө хамгаал, гэр бүлээ хамгаал. Тэгээд эргэн тойрондоо тийм асуудал гарахаас өрсөн сэргийлэх юм дээрх дуу хоолойгоо хүргэх, ойлгуулах, ухааруулах юмд бол оролцоод яв. Нэг хүнийг та зөв сайн чиглүүлж чадж байгаа бол та нэг хүн насаараа сайн хүү таалга нь бол нээж өгч байгаа. Тэгээд ер нь хин нэгний нууцыг маш сайн хадгалаад бүтэн сонсно гэдэг бол сэтгэл зүйн үед үзүүлж байгаа нэг том дэмжлэг гэж үздэг. Ер нь бол үздэг. Мөн асуудал тулгараад хаашаа хандах вэ гэдгийг хүмүүс их сайн мэдчихэвэл асуудлыг богино хугацаанд хурдан шийдвэрлэх тэр боломж олцоо нь бол бүрддэг. Хүүхэд болгон бэлгийн бие махбодын сэтгэл санааны хүчирхийлэлээс ангид амьдрах эрхтэй учраас хэн нэгэн хүүхэд хүчирхийлэлд өртсөн байхыг анзаарсан, харсан, мэдсэн тохиолдолд бол зайлшгүй тэн дээр хуулийн байгууллагад мэдэгдэжээж асуудлыг яах нь зохистороо шийдэгдээд бол явнаа. Тийм учраас тэрний наан бид нэр хамтын хүчээр энэ олон эрсдлүүдийг хамгаалахын тулд таны хэлснээр бүх нийтийн ухамсарыг ойлголт гэдэг юмыг энэ олон жил сурж байгаа боловсрлороо дамжуулаад олгодог байя л гэж хэлмээр байна. Яагаад гэвэл 12 жил гэдэг чинь одоо маш их хугацаа штэ энэ дээр. Тэгээд амьдралд хэрэгтэй бүх зүйлийг эндээс сураад авах боломжтой байх хэрэгтэй. Яагаад бид нар дараа нь оюутан гэдэг 4 жил сурна гэл ингээл юу сураад байгаа юм бэ гэдгийг бид нар аягуулсан ухамсарж ойлгох хэрэгтэй. Тэр нь хүчирхийлэлтэй холбоотой юмнуудыг аягүй нарийн сайн ойлгож заах гэр бүлийн тухай асуудлуудыг маш сайн ормоор байгаа байхгүй юу. Тэгэд баахан юм сураад идэг. Тэгэл амьдрал нь асуудлаар дүүрэн байгаа гэдэг дээр бол жоохон шөмжлөлтэй хандах гэдэг нь л да. Ер нь бол тий. Тэгэхээр өгж байгаа мэдлэг гэдэг юм амьдралын чанарт нь шууд нөлөө үзүүлж явах. Тийм мэдлэгийг л илүү их авдаг байгаасаа. Тэргүй л яах нь баахан хичээл үзэл, баахан дүн тавиал яваал ингээл үзэхэд өчнөө олон онц сайн үнтэйгээд яг нийгэмдээ тасан зохисоод явж чадахгүй байгаа тохиолдол бол тэр хүн хичнээн юм мэддэг босна хамаагүй байгаа. Тэр ёс зүйн хувьд сэтгэлийн хувьд хүний мэс гэдэг зүйл чинь тэр гэдэг зүйл ингэж төлөвшөж хүмүүжиж явдаг. Тэрийг эртнээс сайн өгөх юм бол магадгүй ямарч гадаад дотоод сургууль төгсөөгүй хэрнээ өчнөө олон хүн туслаад учир зүг болоо явчих хүн л бий болгож байгаа. Тэгэхээр энэний ирэмбийн хувьд аваад үзэх юм бол хүн чанар гэдэг юм байхгүй болоод байгаа тохиолдолд бол тэр хүнээс бас их сайн сайхан юм үлээхэд бол хэцүү гэж харж байгаа. Тэгээ сүүлийн үед гарч байгаа хэм төргүүдээр энэ төр харж байхад бол итгэл өвтгөн юм зүйлүүд байна. Тэгээ би зөвхөн энэ дээр нэг зүйлийг харахад одоо ингээд видеогоор ингээд маш олон гинт хэрэгүүдийн тухай ингээд задлаад ингээд ярьдаг юм байна. Тэр нь олон хүний анхаалыг татдаг юм байна. Одоо сүүлийн Монголын кино маш гинт хэрэг. Тэгэхээр ингээд яаж нэгвэл тэр болсон явдлыг задлаад нэгийг үзээд их хүний анхаарлыг их татмаар тийм хэцүү амжигтай ингээд хэрэгүүдийг ярих нэгийг сонсно, хоёрыг сонсно гэдээ явандаа байнгын тэрийг сонсоод байгаа тохиолдолд тэр явж байгаа тэр үйл явдал гэдэг чинь тэр нь дөжрөх магадaltaй байхгүй гэж би бас эмзэглээд байгаа байхгүй яг хувийнхээ үед бол тэгэхээр тэр хүнийг тэгж тийм детальны яриалтай тэгж хутгаж яаж ингээл амнаас энэ хүмүүсэн барьсан гэл яриад байгаа гэдэг чинь тэр хүмүүст нэг талаасаа сэтэл болох магадлал өндөртэй учраас энэ талаар контент хийж байгаа хүмүүс төр бол би жоохон бодож үзээсэй л гэж бас хэлмээр байна л да. Зан үйл болж одоо зан үйл болж тийм дандаа сонсоод байгаа юм. Эхлээд магадгүй зүрх шим шин хоёрыг сонсон тэгэл өдөр болгон юм уу те ойрхон юм сонсоод тэгээд тэр зүйл чинь магадгүй тэрэндээ сүүлүүд бүр ингээд те тийм нэг YouTube совгууд хийсэн байна. Тэгэхээр магадгүй одоо яг одоо тэр олон хүнд нөлөөлөд хүрээд ингээд явж байгаа нэг талаараа сайн боловч эрэг талынхын контент мэдээлэл давмгаалж ижил сайн сайхан зүйл авчрахаас биш тийм гинт тэргийн оноос хөөцөлсөн хитрхи детальны ярьсан энэ зүйл болгон чинь хүнд бол одоо нэмэр болохгүй дандаа л нэрмээс болно шүү. Тэгэхээр хүн сонсон, харсан, мэдсэн, уулзсан, ойрхон байгаа тэр болгон хүний сэтгэл зүй бие махбодод бол бүрэн нөлөөлж идэг. Тэгээд ер нь ингээд төсөлд нь бол хэлэхэд бие сэтгэл зүй хоёр гэдэг юм ерөөсө салгаж ойлгох аргагүй болдог гэсэн. Тэгэхээр 90 саруул амьдрна гэдэг юм чинь бас л нэлээд учир зүгийг нолоод явах юм бол энэ бол тийм хэцүү зүйл биш, харьцангуй энгийн гэхдээ хялбар бол биш гэсэн үг. Англи дээр бол it's simple but not easy гэж. Simple гэдэг нь бол ойлгоход бол тийм хэцүү биш. Яг хэрэгжүүлээд явахд бас тийм хялбархан зүйл бол бас биш юм а гэж. Тэгэхээр ер нь бид нар
яах гэж хүмүүс төрсөн тийм ээ. Ямар зориг тээж ирсэн. Тэрнийхээ төлөө бид нар ингээл эрэл хайгуул хийгээ явж байгаа. Тэгээ хүн болгоны хүсдэг зүйл бол аз жаргалтай эрүүл сарвал илэг бүтэн. За тэгээд амжиргаагаа залгуулахад явах нь мөнгө төгрөг хангалттай боломжийн байх л тэгэд энэ лүгэл чиглэсэн юмдаа цаг зав зарцуулъя. Өөр бусад юм нь бол яах нь орхигдуулахаар. Тэгээд энийг шийдвэрлэж байгаа нэг гарц нь бол ингээд хүүхдийг бага наснаас нь спортоор хичээлүүлэх гэж байд юм. Тэр мэрэгжлийн тамирчин болгоод байх гэхээс илүүтэй. Тэгэхээр хүүхдүүдийг ингээд очиод цагаан өнгөрөөдөг, тоглолдог, нааддаг, аюул эрсдлээс нь янгагдсан гэр орондоо ойрхон тийм тоглоомын талбай, тийм заал юмыг бий болгоолах юм бол тэн дээр тоглоод явж байгаа хүүхдүүд бол яадаг вэ? Цагс макс тоглоод энэ төр байж байгаа хүүхдүүд бол айгүй айтайхан хөөрхөн нийгэмшээд багаар ажиллаад явж байдаг. Тэгэхээр болохгүй гэдэг юмнуудыг ингэж яхаас гадна тэр зүйлээс чинь өрцөн сэргийлэх юм гэдэг бол тэр хүний өсөж байгаа хөгжиж байгаа орчинд нь цаг заваа зарцуулах чөлөөтэй тийм орчин нөхцөлийн бүрдүүлээд өгсөн байна. Тэр чинь хүүхдүүдийн хүмүүжил том оруулж байгаа хөрөнгө оруулалт шүү дээ, тийм үү? Тэгэхээр нэг хэсэг бол аяг хөтөж яригддаг шүү дээ, тий. Залуучуудын цаг зав зөв боловсон өнгөрүүлэх газар хязгаарлагдсан мэл гэл ингээл уралдаал одоо хотын дөрөөгөө ингээл байшингаа барайл ойрлол өндөрцгөөл ингээл яваад байгаа чинь хүүхэд тоглоомын талбай гэдэг зүйл чинь ирээдүйд сайн сайхан эрүүл сарвал иргэн болох тэр боломжоос нь хулгай хийж ийна л гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэгэхээр явж монгол хүмүүсээс илүү ойлгож хайрлах хүн дэлхий дээр бол бас олон биш байгаа л гэж бодож байна, тийм үү? Тэр утгаараа бол хүн болгон энэ сайн сайхан зүйл рүү бас тэмүүлээд хүн өөрийнхөө гэж биш болж игэл эргэн тойрны хүмүүст ч гэсэн тусламжийн гараа бас сонгож, тийм ээ. За тэгээд цаашлаад ярих юм бол за хүнд тус болдгоо маа гэхэд гай болохгүйгээр гэдэг, тийм ээ. Нэгсэнд бол өөрийнхөө аваа явуучих хэмжээнд очиод гэрлэгээ болж явах юм бол тэр хүн утга учиртай сайн сайхан амьдарч байгаа зүйлээ. Тэгэхээр аль болохоор л энэ хүнд би яаж туслах уу гэдэг талаа бодохоор айгүй хүч хүнээс бол гаддаг юм байна. Зүтгээд тусалж чадахгүй хүмүүс бол цөм бас байдаг. Тэр тохиолдолд бол үнэхээр донд хэмгийг ямар хэцүү вэ гэдгийг дахин нэг удаа ингээд ойлгуулдаг. Засраа сайжраад сайхан болж байгаа гэр бүл энийгээд ороод ирэх үед тайвшрлыг мэдрээд ингээл цаашаа ажиллая гэл ингээл явдаг л юм байна л да. Маш одоо сонирхолтой зүйлсээр жишээ авч та одоо ярьж байгаад маш баярлалаа. Үнэхээр сонирхолтой байна таны яриаг сонсоход бас суралцах юм их байна. Тэгэхээр хоёулаа яриагаа бас нэг сайн жишээгээр өндөрлүүлье гэж бодож байна. Та ч гэсэн сая дурдлаа донтолт, архины донтолтод бас ингээд цөөн хідүүн бас ингээд гарч чадахгүй тэндээ ингээд гацх тохиолдол бас байдаг. Энэ бол гарч чадахгүй зүйл бол биш. Та нар одоо өөрөөсөө эхлүүлээрэй гэж та бас сая яриануудаа хит дурдлаа. Тэгэхээр хэдүүлээ одоо архины донтолоос гарч чадсан насан баярын жишээг үзье. Тий. Би бас тэр архинд бүр ингээд ороод гудамжинд гараад архинд живсэн. Гэхдээ бас сайн эмчийн хаалга татснаар архинаас бол гарч чадсан юм сайн төвийг хоёлаа бас үзэгчтэй жишээ болгоё те. Яагаад гэх юм бол одоо аав маань, ах маань, ээж минь те эргэн тойрных нь эсвэл би одоо архинаас яаж гарах юм бэ? Энэ бол боломжгүй гэж бодож байгаа хүмүүс бас боломж байдаг шүү гэдгийг бас харуулахыг зорж байгаа. За тий. Зарим үед уудсны маргааш босч ирмээргүй зөндөө л байсан. Яг тэр чигээрээ гэд нүд анчитаа л гэсэн бодол. Амьдрал цонхны цаана цонх цантаал халуун хоол үнэртэл. Одоо энэ эсвэл бол хүндэст айгүй хэцүү шттэ. Гадаа. Надаа байсан юм амьдрал. Одоо таанч халах. Өргөө зөвхөөс үр харахгүй л. Мэдээж би өргөө байна гэж байхгүй. Маш олон газар ууж явж байхад үр тавьсан. Тэр өрнүүдээ гараад гудамжаар нэг нуруу тэнгэр алах шиг сайхан байхгүй. Цаг хугацаа маш амархан штэ. Нэг өдөр уугаал идэл гараал нэг хэсэг уужгаал өрөөд ирэхэд нэг мэтгэд наадан болчихсон байдаг. Нэг мэтгэдлээ шинжил болсон байдаг. Нэг мэтгэдэл цагаан сард өгч идэг. Хүн бол эд материалыг зүйлүүд бүгдийг нь олно. Орон байг, эд хөрөнгө, машин, унаа тэр бүгд хүн нэг юм хизээш болохгүй. Тэр нь эрүүл мэндтэй. Архины хэрэглээтэй байгаа хэтрүүч хэрэглээд байгаа хүнийг сайн найз нь бол үннийг хэлдэг. Зүгээр сайнгүй нэг нөхдүүд бол чи арайч тийм биш ээ гэл өөр юм яриад ингээл ууж ингэхдээ баг үсэх гэл ингээл явж идэг. Үгүй шүү дээ. Одоо уух хүсэл төрөөд ах уу? Яг ямар мэдрэмж төрөх вэ? За ер нь уух хүсэл төрөлгүй байх үү?
Юу татаад ах вэ? Өөрөө ирэхгүй сэтгэл зүрх тэр чинь татаад байдаг. Монголчуудад сайхан тарган мах. Дээр нь төмс мах одоо юу гэдэг ингээд чанаад идэхэд үнэр нь хүртэл ямар байдаг лээ. Бүр идэх тийм аппетит төртөгтэй яг адилхан архины үнэр аваад ирсэн гэл. Байц суугаа гэж. Ар гэр одоо өөр хүүхдээ бас бүгдийг мартах уу? Мартаж чаддаг. Тэр бол донтолтой байна тийм ээ. Энэ бол донтолтой байхгүй. Энэ нэг тэгд ингээд 1 2 3 шатруу ингэж явж ийн гэдэг доошлдог шаттай. Тэгэхээр донтох юм бит яг ингэж санагддггүй тийм ээ. Тэг бүр яг ингээд гарцгүй юм шиг. Би ингээд асуудлаа мартахын тулд дуудаг. Гэхдээ асуудал маань улам ихссэн байдаг. Өглөө босч ирээл одоо амьдрмааргүй санагддаг. Гэхдээ тэрийгэ мартахын тулд уусаар үргэлжилсээр нэг мэтгэд гудамжинд гарсан байсан. Тэгээ архины эмчилгээнд яваад ир гихт нь бол би зүгээр нэг бичиг авъя гэж гуйх гэж нэг эмчийн хаалгаар орсон чинь яг хамт ингээд уугаад бүр ингээд явж исэн хоёр ч хүн маань найз нархинаас гарцаан гэж явж исэн итгэл надад өгөөд би тэгээ тэр хүмүүс намайг маш гоё хүлээж авсан учраас надад итгэл өгөөд би тэгээ мэрэгжлийн хүнд хандаж чадсан учраас гарсан гэдэг чинь. Тэгэхээр та энэ дээр бас зөвлөгөө өгөөч тийм. Тэгэхээр өөрийнхөө асуудлыг шийдээд бусад хүмүүст туслаад явж байгаа хүмүүсийн бол тод жишээ нь бол одоо энэ насан байрахын ах маань байна тийм ээ. Тэгээд тэр утгаараа гэх юм бол нөгөө өөр дээр хариуцлах би зөвхөн өөрийнхөө төлөө гэж биш тийм ээ. Бусад олон хүний төлөө гэдэг хүмүүсийн хариуцлага хүлээн гэдэг бол илүү их цаашаа их хариуцлагатай, сайн хичээх, зүтгэх одоо тийм шаардлага суурь болж өгдөг. Тэгэхээр тэр ёроолд нь тийм ээ одоо архины архитектурал хундааны тэр том ангалын одоо ёроолд нь хүртэл явж үзээд тэндээсээ буцаад сэргэж гарч ирээд зөвхөн архинаас гараад төдийгүй яг энэ чиглэлд ажилладаг болсон жишээг бол харуулж байна л да тийм үү. Тийм болохоор бол ер нь та магадгүй архины хамааралтай байх, архитектурыг хэрэгжилж байгаа тохиол гэдэг дээр бол өөрийгөө хараагаад зүхээд одоо буруутгаад байх нь бол эхний асуудал бол биш. Тэгэхээр хаашаа би нэг бол гарч чадна хичээн хин надад тусалж чадах вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Тэгэхээр би яг дондох эмэгтэй хүмүүстэй ингээд ажиллаад харж байхад мэрэгжлийн үнэтэй уулзаг байсан бол энэ хүн одоо яг ямархуу байдалтай амьдраад явж явах байсан бол тоо гэхээр төсөөлөл бас орж ирдэггүй байхгүй. Тэгэхээр сүүлийн 3 жил гарын хугацаанд бол дандаа цахим мөрөйтэй тоглоомтой холбоотой гэр орноо тийм ээ одоо хамаг өр ширээ тавиад эцэг ихийнхаа хашаа байшин зараад хамаг одоо бизнесийнхаа тэр ашиг орлого юмнуудын аваачиж тавьж зараад ингэсэн өчнөө асуудал донд ингээд орж яхад бол тэндээс гарах гаргалгааг нь бол ер нь чигийн заагаад ингээд өгөөд тэр хүнийг эмчлэхийн тулд бас нэлээд ингээд зуралдаал баг 2 сар шахуул ажилладаг байхгүй юу тийм ээ. Тэндээс ч гэсэн ингээд сайхан ингээд босоод ирдэг тэгэнгүүт үүш болоод ингээд эхлэнгүүт зарим нь бол цогтруулахтаа хэрглэж чинь ч гэдэм үгүй ийм харилцан бие биенээ нөхцөлдүүлээд явж байгаа. Тэгэхээр тэр зүйлийг даван тулаад гараад ирсэн гэдэг бол танд ч гэсэн боломж бол байна тийм ээ. Нар одоо тань дээр бол нар яг л адилхан тусж байгаа. Тэгээд тусламж хайгаад үзэхэд бол тань туслах хүмүүс бол олон байгаа гэдэгт бас итгэх хэрэгтэй. Тэгээд нэг удаа зүтгээд гарч чадаагүй бол их шантрах хэрэггүй тийм ээ. Ерөөсөө л энийг оролцох олон байх тусмаа амжилттай болно. Тэгэхээр хүмүүс одоо 1 2 3 удаа үзэл одоо би ч 50-наас гарч чадахгүй байна да, архитектнаас гарч чадахгүй байна да гэж шантарчих гээд байдаг. Тийм биш. Таны яг одоо энэ боломж олох нь дараагийн нэг алхам чинь тэн дээр л ингээл хүлээгдэж байгаа. Тэгэд яг чин үнэнчээр хүн өөрчлөлтийг хүсээд тэрийг бодоод төлөвлөөд одоо магадгүй одоо өөрийнхөө шүтдэг мөрөгдөг юмнасаа гуугаад тийм ээ бодол санаандаа ингээд ирэл хайгуул хийгээд ирэхэд бол нүдэнд яг өнөөдөр танд бодогдохгүй байгаа ч гэсэн тань тусалж чадах хүмүүс бол эргэн тойронд нь тантай бас ойрхон олон байгаа шүү гэдэгт итгээрээ энэ бол үнэн үг юм шүү гэж хэлмээр байна да. За бидний урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Бас маш их хүнтэй зөвлөгөөнийг та бидэнд өглөө. За баярлалаа. Тэгэхээр та бас тийм ээ үр хүүхэдтэй анхаарах хүүхний ухамсар ямар чухалхыг уриалаад хоёлаа ярилцсан. Окей. За тэгээд яг тэ одоо би ч гэсэн одоо залуу хүн тийм ээ. Яг л одоо ингээд амьдрал дээр ингээд суралцаал ингээд явж байгаа. Мэргэжлийн гэдэг талаасаа бол ер нь хорц сурчлаас ингээд ангид ингээд явж байна. Тэгээ архитектурны хэрэглээ бол айхтар тийм асуудлын түвшин тамхи огт хэрэглэдэггүй. Энээсээ бол мөрийг тавьж тоглодоггүй тийм ээ. Тэгэхээр бол ажил төрлөө хийгээд цаг заваа бол яаж энэ улс орныхоо төлөө зарцуулаад зарим талдаа бол ар гэрээ одоо орхигдуулаад хаяад тий зарим үедээ одоо муу болно шүү дээ энэ ч надад.
явж байгаа. Гэхдээ ер нь ингээд амьдралд тулгарсан ямарваа нэг юмыг заавал дондох юм байх албагүй. Өөртөө тулгамдаад байгаа ямар нэгэн асуудлыг шийдэрлээ цаана гаргахад хүнд тийм их урам зориг ингээд төрдөг. Тэрнээсээ дараагийн алхам хийхийг хүсдэг тийм ээ. Тийм учраас бол миний нэхлэх туртай үг байдаг. Ер нь ажиллаж амьдарч байгаа газартаа гэрэл гэгээ болж яваарай. Тэ гэрэл гэгээ болж явна шүү гэсэн юм үгийг ингээ бусдад хуваалцдаг тийм ээ. Тийм болохоор ер нь бидний үр хөвгт гэдэг маань бол хожим хойно одоо эцэг эхийнхаа нэрийг, улс орныхоо нэрийг гаргах олон өөрчлөлтийг хийх тэр бидний үр үндэс байгаа тийм ээ. Тэгэхээр үр хөтөлөө хувсаа гадна бас өөртөө битгий хийх хаяараа гэж бас эцэгчүүдэд бас хэлмээр байна. Хит ингэж нөгөө тэрний чинь бас тонон дарах хэвээр хүүхдүүдээ өсгөөд явахдаа зохих ёсны хариуцлагыг хүлээлгээд ажил хөдөлмөрт сургаад хичээл номыг хийлгүүлээд ингээд явахгүй бүхэл юм бэлдэж өгөөд өөр л их сайхан хүн болно гэж юусоо төрөлж болохгүй. Ер нь юм дутуу байх, зарим юм хүрлцээгүй байх гэдэг зүйл чинь хүнд амьдралын ухааныг их ойлгуулдаг гэж. Тэгэхээр хүүхдэд хайрлж чинь гээд бүх юм бэлдээл нэгч ингээд өстой нэгч дааруулахгүй те нэг чадраахгүй байл хит ингэх юм бол тэр чинь ингээд яг амьдралын ухаанд суралцаж бас чадахгүй байх тохиолдлууд энэ төр яг мэржлийн үнийн дээр хараад байдаг. Тийм учраас хайр гэдэг юм ч гэсэн тунгийн тааруулаад өөрийгөө ер нь хайрлаж чадаагүй хүн бусдыг хайрлна гэдэг бол бас биш ээ. Өөрийгөө хайрлаж халамжил тэтг тусал өөртөө тусал тэгээд бусдад гэсэн зүйл ярьдаг тийм ээ. Өөрийгөө мартаад нэг юм нийтлэл зүтгэр гэдэг чинь хамгийн сайн хүн гэж бас үздэггүй юм байли шүү гэдгийг бол хэлээд тэгээд одоо үзэгчдтэй сонсогчдтай тийм ээ сайныг бодож зөвийг бодож тийм ээ итгэл бишрэлтэй зориг чиглэлтэй цагаан амьдраараа өнөөдөр танд асуудал тулгарч байгаа бол энэ асуудлыг яаж шийдвэрлэх гэдэг харцыг л хай за зөвхөн өөрөө шийдвэрлэж чадахгүй бол тэрийг нь шийдвэрлэх тусалдаг олон хүн байдаг шүү гэдгийг бол би мартаарай л гэж хэлмээр байна. За баярлалаа. Майндрум подкастын маань энэ удаагийн дугаар та бүхэнд хүрлээ. Тэгэхээр зочны маань хэлсэнчлэн та эргэн тойрондоо бас гэрэл болж амьдраарай. За таны эргэн тойронд хэрвээ тийм ээ хүчрхийлд өрцөг хүүхэд байх юм бол та бас мэдээллээрээ хэрвээ тань сэтгэл зүйн тусламж үйлчилгээ хэрэгтэй бол цаг гаргаж өөдлөгөө нэг өнгөөгөөрөө бас эргэн тойрондоо бас хандаарай гэдэг зөвлөгөөг өгч байна. Тэгэхээр энэ удаагийн дугаар маань та бүхэнд хүрлээ. Дараагийн дугаараар уулзцгаая.